Тэр нөгөө хүүхнийг чинь би одоо юу гэдгийг нөгөө юу руу чи анус руу чинь хийн мэн эдэр гэдгсэн чинь хүүхэн охин өөрөө дургу байгаа хгүй. Одоо охин ч их хаашийн хүүхэн шүү дээ тийм чинь тий. Дургу байгаа мөртлөө нөгөө хүнийхээ эрх ашгийг нөгөө хүнийхээ хүсэл одоо таашаал тэрийг нь бодонгуудаа дургу байгаа мөртлөө нүдэ айнаад хийгээд тэгээ ер нь амар их дургу юм а хийн. Одоо тэр хайртай гэж бодсон залуудаа маш хэцүү өгцөн учраас бүр юу ч үлдээгүй баг. Цогцны хэл үлдээгүй юм шиг. Тийм. Ямар ч байсан одоо ингээ олонний нүдэнд бол тий гаднаас нь хараад ингээл соёлтой маялтай байгаал ингээл ерөөсөө тийм хүн байгаа байхгүй тий. Тэгээд тэр нь хөрх юм нь одоо панаалдагдсан, хуурцсан л та. За сайн байцгаана уу? Deep Talk with Sana podcast-ийн маань ээлж дугаар та бүхэндээ хүрч байна. За энэ дугаар маань болохоор номын тухай буу хааллыг хэмээх орчуулагч Батар Зөөгч хоёрын дугаар байгаа. За энэ удаа бид хоёр Магма эмх номыг сонгон ярилцж байна. За сайн уу Батар Зөөгч? Сайн байна уу? За айхтар ном богинохон хоёлаа чинь жоохон нөгөө унших ном ихтэй байгаа учраас чи дээр бол ерөнхийдөө жоохон аль болохоор богинохон ном сонгож авч ярилцдаг байгаа. Тэгээ энэ удаа энэ Магма сонгож авсан болохоор хэдийгээр би чи одоо яг жил нэг 2-3 сарын өмнө одоо 8 сард нодон жилийн 8 сард онгоцон дотор уншсан ном уу. Гэж чамтай ярих болсон чинь бас ингээд нарийн деталь юм мартцсан болохоор ахаад уншчлаа. Магма ярихад билээ. За номыг бас нөгөө уншаагүй хүмүүстэй байж магадгүй товч танилцуулъя. За энэ зохиолч нь болохоор Исландын зохиолч юм байлээ. Тэгээд Тора Херлевс Доттер гэдэг аягүй хэцүү уншигтай байгаа маа. Энэ зохиолч нь болохоор өөрийнх нь бол анхны новел бүтээл. Тэгээд нэг сонирхолтой юм нь болохоор энэ зохиолч нэг юм импостер синдром гэдэг одоо яруу найраг болон зохиол бичигчдийн бүлгэмтэй байсан юм байна. Импостер синдром гэдэг нь болохоор өөрийгөө одоо ингэж доош нь хийх гэх юм уу, өөрийнхөө амжилт бүтээлд итгэхгүй байх. Яг тийм одоо сэтгэл зүйн хэм маяг гэх юм уу. Тэгээ яг тийм одоо бүлгэмтэй байж агаад тэгээ энэ номоо гаргаад гарангуутаа маш их амжилттай болоод олон одоо бестселлер болоод олон хэлээр гарсан юм байлээ. Тэгээд ерөөхдөө бол токсик харилцааны хохирогч эмэгтэй өдрийн тэмдэглэл маягаар бичигдсэн ийм бүтээл байгаа. Өчигдөр тий номоо уншсныхаа дараа нэг юм хийнгээ юм сонсомоор санагдаад харна. Энэ эмэгтэй энэ зохиолчтой тэгээ энэ зохиолыг эн чинь нөгөө анханасаа ислам хэлээрээ бичигдсэн ном учраас зохиолчийн нөгөө орчуулагч англи хэл рүү орчуулсан нэг хүүхэн тэгээд одоо мэдхгүй нэг өөр нэг хүүхэн гурвын цаг гаруугийн бичлэг байсан. Гэхдээ би тэрийг бүгдийг үзэж чадаагүй. Эхлээд яг тий нэг 20 минут үзэж байгаа тэгээ болцсон. Тэгээд нөгөө номноосоо уншаад ислам хэлээрээ уншаад англи хэлээр уншаад ингээд номныхоо дундаас уншиж мушаад ахаар нь тэгээ өөр юм чих болоо тэгээ гарцсан. Тэгээ тэндээс бол тэгээ ямар ч байсан зохиолч эмэгтэйгээ харсан. Им залуухан одоо нэг 40 хүрээгүй те 30 эддэл хүүх юм шиг үлээ тийм шар ус мүстэй тийм эмэгтэй байсан. Тэгээд зохиолч маань өөрөө бол багш бага одоо ямар ч байсан дунд сургуулийн багш хүүхэн байсан юм байлээ. Тэгээ ном бичээд ингээд ном нь амжилттай болонгууд одоо ямар ч байсан багшлахаа болцсон юм байна л гэж бодсон гэж ойлгосон. Цааш нь сайн үзээгүй л дээ. Магмаг эргээд анх уншаад одоо эргээд саяхан уншихад ямар санагдсан бэ? Тухайн үедээ одоо уншаад бас ямар айхтар ингэж бодж л байсан баг. Гэхдээ нөгөө хүн чинь ямаа мартчихдаг юм чинь тэгээд сая би ингээд өнөөдөр өчигдөр нэг жоохныг уншаад сая одоо ерөөсө цагийн өмнө ингээд уншаад дууслаа. Тэгээ нийт уншихад бол одоо сая цагаа харахад бол энэ 2 цаг хүрэхгүй л уншигдаад дуусах их жоохон ном байна. Хэдийгээр ингээд харахад 100 муу хуудастай. Хэдэн хуудастай юм бэ энэ ч. 140 мөчөө хуудастай боловч эн чинь зарим нь өнөө панаалтай бүр ийм ингээд хоосон шахуу ийм жоохон бичигдсэн юм байна шүү дээ тий. Зарим нүүрн зарим одоо бүлгэн гэдэг юм уу да тий. Бүлэг нь ерөөсөө зарим өдрийн сэтгэл гутрал өдргээд энэ бүлэг чинь бүр айгүй нийттэй. Бүр ийм жоохон байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэгээд тест дороо юм байна. Тэгээ одоо нэг цаг 30 минут цаг 30-аас цаг 40 минут л болж ийлээ.
Тэгээ ингээд сая унссан чинь бол бүр ерөөсөө нөгөө мартцсан байж л тэ бодвол тэр үед мэдээж сонь санагдчихл байсан баг. Гэхдээ жил гаруугийн өмнөх болорт яа чинь бас өнөөгийнхөөс бас арай өөр уншигчийнхаа хувьд ч юм уу сэтгэл зүйн мэдлэгийнхээ хувьд ч гэдэг юм уу би чинь бас ингээд арай бас жоохон дээшээ арай нэг ямар ч байсан нэг шат алгацсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг сая ингээл уншихад бол бүр айгүй амар энэ ч үгүй ийм амар ном байлуу гэдэг тийм бодол бол өөрөө ирэхгүй орж ирээд би чам руу хэлж ирсэн шүү дээ. Йоо энэ ч үгүй ямар амар юм бэ бүрээсээ тас мартцсан байж дээ. Ямар амар юм гараад ямар амар ном бэ. Үнэхээр бүр ингээл шоконд ормоор айгүй айхтар ном байна гэдэг тийм бодол бол одоо сая төрлөө. Байсан чинь тэгээ надтай адилхан бодол төрвөө. Яа энэ чи ямар амар юм байсан бэ гэд. Хоёлаа хоёр уншичаад байгаа юм биш. Эхлээд яг би бол реакшнаа санаж байна. Уншаад миний бүр баг гиз бадлал бүр бүр нэрээ ажит ном бүр мэдэрч уншаад бараг л нэг дуу орилоод бараг нэрээ айгуу тэгж уншиж байсан. Тэгээ одоо уншсан чинь энэ эмхтэйг айгуу өрөвтөөд нэг тийм ямар амар юм бэ гэхээс илүү тэр эмхтэйг өрөвтөөл нэг тиймэрхүү л мэдрэмж төрж байна. Би болохоор тухайн үед эмэгтэй юу гэдэг нөгөө эхлээл ингээл амар эмэгтэйг өрөвдөө явж яснаа тий нодлонгийн мэдрэмж штэ. Ингээ эн чи өөр үед уншихаар бас өөр мэдрэмж тохиод гарч байгаа байхгүй. Тэгээ анхны уншаад ингээд дуусахад бол би бүр тэр энэ одоо охин чи Лилиан билүү тий. Энэ бүсгүйг бүр ямар амар бараг өөрөө айгүй өвчтөй юм байна. Өөрөө одоо сэтгэл зүйн хувьд үнэхээр их турггүй. Ямар ч эрүүл сэтгэлгээтэй, эрүүл сэтгэл зүйтэй хүн өөрийгөө хүндэлдэг, үнэлдэг одоо тийм жаргалтай эмэгтэй болвол ийм амар хортой хөнөөлтөө те бүр өөрийг нь хинч биш болгосон. Ёстой шалны альчуураас дор шалны альчуур байгаа дээрээс нь ёстой шалны альчуурн дээрээ битгий одоо дэвслээд яадгийн те тийм ийм харилцаанд ингээд бүр явахгүй ингээл байгаа л байна гэд миний хувьд бол баг одоо юу гэдгийг жигсэг сэтгэл төрсөн байхгүй юу нодлон. Угаасаа тэр нөгөө эрэгтэй бол ойлгомжтой шүү. Тэр бол ерөөсөө найдваргүй ер нь одоо хэнийг ч байсан гэсэн тийм болгож хаях л одоо эрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд трийг нь мэдсээрэн байж ялангуяа одоо миний хувьд бол бүр одоо тэр ёстой одоо юу гэдгийг одоо turning point гэдэг юм уу нөгөө нэг эргэлтийн цаг одоо ёстой ямар ч эргэлт буцалтгүйгээр одоо гарч явах тэр харилцаанаас зүгтаах тэр одоо үйл явдал бол тэр усанд орж явахдаа одоо би чамд чиний дээр шээл гэдэг шүү дээ. Тэгсэн чинь нөгөөдөг чинь тэггээл эхлээл биен дээрээ шээлгээл тэгээ сүулдэ нүүрэн дээрээ юу гэлээ толгоон дээрээ шээлгээд тэгээ яадгийн тэр тэргүүл усанд орж байгаа юм чи ус шүшүрээ ус ингээл шээс балиарч гисэн тэгээ арилгах чинь штэ гэ тэгэнгүүт нь би бүр хоконд ороод арайч тэг ийм имийг човчаад энэ яг солиод энэ тэнийг юм хүн хайртай байж болно. Гэтэ тэгээ бас нэг үгүйгээд ахт нь энэ ч одоо бөө секс гардаг ном билээ шүү дээ. Би бас мартцсан байна. Гэхдээ бүр ерөөсөө хараг худалч 3-4 онол 3-4 хууц явал нэг амар секс гарах юм. Амар айгу тийм сексиг айгу илэн далангуу тэ илчил ингээд айгу тийм шууд битсэн байгаа аахгүй. Тэгээд тэр хүүхнийг чинь би одоо юу гэдэг юу руу ч анус руу чинь хийн мэн гэдэр гэдгсэн чинь хүүхэн охин өөрөө дургу байгаа хгүй. Одоо охин ч их хаашийн хүүхэн шүү дээ тийм чинь тий. Дургу байгаа мөртлөө нөгөө хүнийхээ эрх ашгийг, нөгөө хүнийхээ хүсэл одоо таашаал тэрийг нь бодонгуудаа дургу байгаа мөртлөө нүдэ айнаад хийгээд. Тэгээ ер нь амар их дургу юм аа хийн. Тэгээ тэр болгоныг би бүр хараад тэр анусны секс тэр нүүрэн дээр толгой дээр шийдэг. Усанд орж явахдаа хамт усанд ороод шийдэг хоёр дээр бол за энэ биш ээ энэ хүүхэн ерөөсөө явахгүй. Ер нь бол одоо бараг ингээд байж байгаа нь бас энэ ийм имийг төвчж гинэ гэдэг бол энэ хүүхэнд бол бүр ерөөсөө өөрийн гэсэн тэгээ ёстой өөрийгөө хайрлахын бүр эсрэг тал нь бараг өөрийгөө үзий ядсан тэгээ хүнээр ингээд дэвслүүлэхийг шалны альчуур болгохыг найр тавин хүлийн зөвшөөрж байгаа болохоор зэрэг энэ хүн не нормал нийл гэж бодсон л доо. Нодлон биш. Тийм. Тэгээ та ажилласан бол энэ Лилиа охин ч 20 настай гэж байгаа.
Тэгээд Жоох юм биш бас. энэ залуу нь болохоор өөрөөс нь жоохон хит ах ямар ч байсан оюутан. Тэгээд ном энэ төр аягүй сайн уншдаг. Хилтэй устай. Тэгээд цагаан хоол иддэг. Ер нь бол өнгөц харах юм бол тийм дурламар залуу юм шиг байгаа юм. Одоо бид Арай гэх бас. энэ бас царайлаг. Царайлаг. Ер нь аюу гоё ном уншдаг, лаг ном уншдаг, лаг кино үздэг гэвэл автоматар л охтууд ер нь аюу сонирхдаг шүү дээ. Толгой интеллигент сайтай юм шиг байлээ шүү дээ. Яагаад тэгэхээр тэр чинь нөгөө хичээлээ мэдэхгүй юм humаа эсэгээ бичиж чадахгүй байсан чинь энэ залуу бүгднийг бичиж өгөөд идэг шүү дээ. Тэгээд хичээл дээр гайгүй нөгөө дүн өдр аваад гэхээр чинь одоо юу сайтай л ямар ч байсан одоо ингээ олонний нүдэнд бол тий гаднаас нь хараад ингээл соёлтой маялтай байгаал ингээл ерөөсөө тийм хүн байгаа байхгүй тий. Тэгээд тэр нь хөөх юм нь одоо панаалдагдсан, хуурцсан л да. Тэгээд тийм лаг ухаантай байгаа гэд байлаа гэд хүний нэг мэдрэх тэр хүний өвдөлтийг мэдрэх мэдрэмж байхгүй байгаа. Бараг тэр нь эвдэрсэн гэх юм уу гэмтсэн. Гэтэ аль хэдийн одоо гэмтэлтэй болсон, эмэгтэй болсон залуу байгаа. Тий. Тэгээ би сая одоо өнөөдөр уншаад бол яг нь одлонгийн жилийн өмнө уншижсэнээс бол арай өөр тийм бодол төрсөн л дөө. Яг нь илүү өргөн хүрээтэй залууг угаасаа ойлгосон. Тийм тэгээ хоёулаа л гэмтсэн одоо сэтгэлийн гүн шарахтай. Тэгээд тийм хоёр хүн чинь бие биендээ тодорхой хэмжээгээр хэрэгтэй байгаа. Тэгээд одоо ийм стоноор жинхэнэ нөгөө хор хөнөөлтөө залуугийн хувьд бол энэ харилцаа нэг хортой биш баха. Яг тэгэхээр тэр хүн чинь одоо нөгөө хүний дарангуулаад ингээд амьдраад байна шүү дээ, тий? Тэр залуугийн хувьд бол би тэр одоо тэр харилцаанд зовж тарчлаад ингээд өвдөж шаналаад ингээд байгаа юм бол байхгүй. Охины хувьд л маш их хөнөөлт. Одоо эн чинь тэгэл амиа орлох зам руугаа орлоо шүү дээ, тий? Тэгээ одоо ингээ амиа орлох гэж зөндөө олон ямар ч байсан гэсэн 2 удаа оролдлого хийж байна тий. За нэг бол бүр сериосны том оролдлого хийгээд тэгээд тэр нь бүхээгүүдээ бараг харамсаад байсан шүү дээ. Хүүхэн тэгэхээр хүүхний хувьд бол энэ бүр үнэхээр хөнөөлтөө тэр хүн үнэхээр амиа хорлохоо хэрвээ тэр харилцаанд л байх юм бол юу сэтгэл гутрал цаашаа тэгээд сэтгэл гутралын гүн сэтгэл гутралд автсан хүн бол угаасаа амиа хорлдог байгаа шүү дээ. Тэгэхээр охины хувьд эмэгтэй хувьд бол үнэхээр хортой хөнөөлтөө өөрийг нь одоо байхгүй болгох устгах тийм харилцаа яваад байгаа байхгүй юу? Эрэгтэйгийнх нь залуугийнх нь хувьд болохоор зэрэг тэр чинь нөгөө өөрөө тэр залуу үнэхээр тийм байхаас ч аргагүй юм байлээ л дээ тий. Яагаад нөгөө аавтайгаа баг багт нь ээжээсээ салаад ээж аав хоёр нь салангуудаа ээж аав дээр нь аваачаад өгсөн чинь тэр аав нь аим шиг тий тэр жоохон 6 7хон настай жоохон эрэгтэй хүүхдийг авааччаад хажууд нь садарлаад тэгээд тэрмүү амтныг чинь зодоод үгүй яасан гэлээ нэг яалаа гэсэн чинь амар зодсон гэлөө нэг бөөлжсэн чинь гэлөө яагаад төлөө нэг ширээн дээр бөөлжсэн чинь тэр нялах амтныг аав нь бүр амар зодсон тэгээд тэр найз явуулддаг хүүхнүүдэд дагуулж ирээд бөөлцсөн юм тийм бөөлцсөн чинь сандлаар тийм тэгээд тийм амар юм амсцсан эдэлтсэн тэгэхээр одоо тэр бага нас нь бүр балчир нас нь бол сэтгэл зүйн асар их тийм юу гэдэг аав нь бол огт тооггүй л хайхарсан байна хинч биш тэгээ хүчирхийлсэн байна тий ээж нь жоохон яасан ч байлаа тэгэхээр тэр хүүхэд юуроос хайр үзээгүй өссөн тэгсэн мөртөө хайртай хүмүүсийг ингээд ашиглаж тэрүүгээр одоо тэжээгдэд идэг энергийн вампир бас байгаа аахгүй тий одоо нарциссист байна манипулятор байна тэр нь одоо бүр муу юм болох шийдтэй сэтгэл зүйн байдлаар бол тэр хүн манипулятор байгаа юм тий манипулятор нарциссист байгаа юм за тэгээд энергийн вампир гэхдээ энергийн вампир энэ эдгээр чи ерөнхийдөө л ер нь хоорондоо төстөөнүүд шүү дээ тий тэр манипулятор нь бүр айгүй зэв юм. Тэгээ энэ охин чинь одоо бүр энэ харилцаанд би зовоод байна гэдэг яг гарыг гэхээр би чамд хайртай яан ийн гэл бүр амар итгэлийн гал асаа чинь тий. Тэгэхээр нөгөө мө хайртай юм болохоор өөрийгөө буруутгаад тэгэл үлдээл ингээл бүр ерөөсөө бүр ингээл яг зовлонгийнхоо тойрогт ингээл эргэлдэн өдрөөс өдөр цагаас цагт ингээл дордоод одоо ингээд сүулдэ хинч биш болоод тэгээ амиа орлох зам орж.
тий. Сэтгэлзээ хувьд мань хийлээ бол ингээд бадсан байхгүй тий. Тий. Бүр Ямар нөгөө мэдээд бүр ингээд тоглоод байгаа байхгүй. Нэг муур чинь нэг холгон молгон барьж авахаараа бүтэн алдгүй шүү дээ. Чадах мөртлөө барьж авчаад ингээд шархтуулчаад тэгээл ингээд хараал хүлээгээл хөвтөж байгаа л муурыг харсан уу. Тэгээ нөгөө хулган чинь ингээд салгалаад босоод явах гэхээр л цохиж унгаагаал тас юм хүмийн ингээд будаа болгоол эргэж ухаан алдуулаад тэгээ ерөөсө бүтэн алдахгүй байхгүй юу. Гэтэ тэр бол адгуус араатан тэр чинь одоо тэр нөгөө нэг ан хийх чадвар мадвараа одоо ингээд сайжруулж хөгжүүлж ингээд идэх ухаан маа олж чадахт нь хэрэгтэй зан чанар биш үү? Гэтэл наад залуу чинь энэ муу Лилия нэг яг тэгээд байгаа. Тэгэл амиа харалтаар нэстэ би чам таартай яалаа ийлээ гэл бараг л сөхрөнгуугаал тэгэл амар гоё загас наадуулаад тэгэл нэстэ тэрвэрч мэвэрч хөвтөл юла ялаа болоо тэ тэгснэ маргааш нь босвол өөр хүн болол ингээл бүр ерөөсө ингээд сэтгэл зүйн хувьд бүр ингээд тамлаа иччих байгаа. харин тийм. Амтан бол яг тий таны хэлдгээр жишээ тэгж одоо янз бүрийн арганд оруулж сүлд нь идчихэл байгаа байхгүй. Гэтэл хүний сэтгэлийн байдлаар нь идчихин өөрийгөө итгэхэд хүргэн гэдэг бол аимшигтай. Тэгээ бас манай нийгэм яг энэ харилцаа бол яг энэ шиг бүр учир зүггүй амар юм садар мадар байгаа гэсэн мэдгүй байна. Гэтэ ер нь бол түгээмэл болсон юм сэтгэлзээ үед. Энийг одоо өөр хувьд хамааралтай болгоод тэрийг хайр гэж бодоод байгаа хгүй. Тэгээ өөртөө сайн ухамсарлахгүй тохиолдлууд ч бас байна. Тэр утгаар бас улбар ингэж сонголтоо магмагаар хийсэн болов уу гэж би зүгээр хувьдаа бодсон. Тий, энэ бол одоо ер нь тий яг угаасаа орчин үед чинь бас тэгээд нэг юм илэн далангуу одоо ингээл ийм энгийн ярианы ч гэдэг юм уу юм өдөр тутмын юм амархан хэллэгээр богинохон хөлбөрөө ингээ бичдэг одоо дээр үеийг шиг тэгж уулзруулж юу гэдэг хэлнийхээ ур чадварыг найруулга зүгээрээ гайхуулах гэж ингэж бичдэг тэр цаг үе ингээ өнгөрцөн шүү дээ. Гэтэ ингэж бичих чинь тэр нөгөө уулзруулж бичихээс амархан нуу гэтэл бас үгүй байхгүй айгүй хэцүү байхгүй юу те. Тэг чинь ингэж одоо ерөөсөө тэр эндээс чинь ерөөсөө алгасах илүү дутуу өгүүлбэр хүний анхаарал ингэж залхуутай болвол ингээл хүн чинь ингээл шууд өөр мөр юм бодоол номоо өдр уншмааргүй санагдахгүй санагддаг шүү дээ тий. Тэг чи энэ бол ерөөсөө ингээл эхлүүл одоо ингээл бүр ерөөсөө автуулаад тий шууд ингээл амархан хэлгээр ингээд тийм хүний ингээд толгоор руу шууд орохоор юм амархан үг хэл тийм маягаар бичигдсэн учраас хүн шууд уншиж чинь. Гэхдээ хүн одоо нэг их ингээд жаргаад ингээд сайхан юм уншаад байгаа мó гэтэл бас үгүй те энэ дээр одоо гарч байгаа тэр үйл явдал болгон тэр сцен болгон болвол ер нь бол хүнийг айгу цочирдуулна шоконд оруулна өрөвдүүлнэ бас чигшүүлнэ ингээд олон янзын сэтгэл хөдлөлийг хүнд айгу зэрэг төрүүлээд гэхээр ийм л ном байна л та. Тэгээд орчин үед одоо ийм илэн далангуу одоо ийм ерөө сэтгэл зүйн чиглэл рүү уран зохиол айгүйх орчлоо шүү дээ. Тэ зөндөө юм номууд хэвлэгдэж байна. Тэгээд тэрэн дундаа бол бас үнэхээр цочирдуулахаар гэхдээ цочирдуулна одоо дарк муухай байна гэдэг нь энэ нь бол хүнд хэрэггүй биш. Харин ч одоо ийм харилцаанд одоо зовж байгаа эмэгтэй бас эрэгтэй хүн ч бас байж болно шүү дээ. Ийм эмэгтэйчүүд бас зөндөө байгаа шүү дээ. Эрэг хүнээр одоо ингэж тоглодог те. Бас байгаа шүү дээ тий. Тэгэхээр ийм хүмүүс чинь одоо өөрснөө яачаад ийчээд яваад байгаа мэдэхгүй. Тэгээ ээж аав нь эргэн тойрных нь хүмүүс нь бүшээ салаач ингээ аврыг гэхээр хайр нэрээр нөгөө одоо тэр зовлондоо ингээд тунтцсан байдаг. Тэгээ салж чадахгүй. Тэгтэл чинь хажуугийн хүмүүс аварч чадахгүй. Уран зохиол урлаг гэдэг чинь айгүй сүрхэн үуч одоо тэр хүн яг тэр зохиолын баатараа дамжуулаад тэр имийг мэдэрч чадах учраас энийг авч уншвал одоо их хэрэгтэй юм байна гэж бодсон. Тий. Яг тийм токсик харилцаанд байдаг хүн бол нэрвэл би токсик харилцаанд байгаа юм шиг дээ. Би өөрөө токсик байна уу гэдгийг анзаарах байхаа. Шат. Дээрээс нь бас одоо над чиг одоо ганц би байгаа хүний одоо харилцаанд орох юм бол за энэ ч ер нь жоохон улаан
улаан гэрэл асчлаа шүү. Жохон миний мэдрэмж хөндлөхгүй байх шүү гэд нэг юм магмаа сэтүүлж бодох юмуд бас байгаад байгаа. Эсвэл харилцаанд ороогүй. Гэхдээ харамсалтай нь энэ залуу шиг те одоо ийм хор хөнөөлтөй хажуудахтаа одоо хортой ийм ер нь бол хажуудах хүний устгах л юм байгаа шүү дээ ер нь те шууд өөрөө утгаарч яваад алчихгүй ч гэсэн ийм хүнтэй харилцааг эхлэхэд ихэнх үедээ мэддэхгүй. Таних арга байхгүй. Мэддэхгүй. Яг тэгвэл энэ нарциссист бөгөөд за ялангуяа холын харилцаанд дөнгөж эхэлж байгаа. Яг тэгвэл эдгээр чинь айгүй айхтар бас нэг мэдрэмжээр биш айгүй толгоогоор хүмүүс аахгүй юу? Тарихаараа. Тэгэхээр зэрэг нэг айгүй бас дээрэс нь айгүй харисмтай. Тийм. Тэгэхээр чинь нөгөө одоо тэд нар чинь бол айгүй тарихаараа хүмүүс чинь за энэ хүүхэн надад таалагдж байна. Эсвэл эмэгтэй хүн бол одоо би энэ залууг уургалж авна гэдэг ийм тооцоо бодож байгаа шүү дээ. Тэгээд тооцоо бодоод тэгээд тэрэн дээр чинь яг дандаа нэг тооцоолсон одоо үйлдэлүүдийг хийн шүү дээ. Тооцоосон үгийг хэлнэ. Тэр нөгөө хүнээ өөрийнхөө урьхандаа оруулж авахын тулд одоо шаардлагатай бүх одоо чарм те нөгөө хүнээ одоо татах бүх юмыг одоо ур чадвараа тэгээд гай болж яхад ийм хүмүүс чинь айгу тийм харизмтай тийм ур чадвартай. Тэгээд тэр бүх ааш аяг нөгөө хүнээ одоо унан тусдалд дурлуулах тийм юмнуудыг хийчих байхгүй. Тэгээ нөгөө муухай юмнуудаа харилцааг гүнзгийрэлэг юм чи нөгөө өртөж байгаа одоо урханд нь орох гэж байгаа эмэгтэй бөгөөд нөгөө эрэгтэй хүн тэрийг мэдхгүй танихгүй. Тэгэл одоо эн чинь ямар гоё хүн бэ? Ямар ухаантай юм бэ? Энэ ямар гоё юм ярьдаг юм бэ гэл тэгэл дээрэс нь ялангуяа нөгөө хүн нь өөртөө итгэлгүй одоо энэ манай Лилиан шиг өөртөө итгэлгүй өөрийгөө юу гэдгийг одоо яг бүр чин дотор сэтгэлдээ үнэлдэггүй. Хайргүй тийм хүнийг бол тийм хүн чинь бол магтаалд явчих гээд байдаг байхгүй. Чи ямар хөөрхөн юм бэ? Чи ямар ухаантай юм бэ гэл ингээл магтаад л явал яагаад тэгэхээр тэр хүн чи өөртөө тийм итгэл байхгүй шүү дээ. Өөрийгөө байн голдог тий. Тий, өөрийгөө голдог хүн чинь хүн хажуунаас нь голохгүй одоо бүр харин тэр өөрийнх нь итгэхийг хүссэн. Би мундаг, би гоё, би ухаантай, би хөөрхөн гэсэн тэр юмд итгэхийг хүсэж байгаа шүү дээ. Тийм юмд байхгүй. Тэр үгийг нь хэлээд ахаар чинь хэлж байгаа тэр үрхэнд нь орч хэл сонсоод одоо тэгээс тэгээ бүр тэрийг чинь бүр өөгшүүлсэн эмэгтэй хүн чихээрээ дурладаг, эрэгтэй хүн нүдэрээ дурладаг гэдэг үг хүртлээд шүү дээ. Тэр гоё цэцэг сарнаа шиг үгийг чинь чихэн дээр нь ингээ ургуулад ахаар тэр хүнд дурлалаа гэж бодоод тэгээд одоо өрхөнд нь ядгүй орч. Тэгэхээр харилцаа эхлэхээс өмнө бол иймэрхүү нарциссист манипулятор одоо энергийн вампир ийм хүмүүсийг бол таних одоо бүр амар мундаг бүр айгүй ташир туршлагатай хөгшин борхил биш болол ер нь бараг танихгүй шүү. Ялангуяа энэ залуу охтууд танихгүй харамсалтай. Хамгийн гол нь эн чинь тэгээд чи энэ ном дээр хүртэл тэр нь байдаг ш. Яг нэг Өмнөд Америкаар аялж явсан чинь эн чинь уул нь Өмнөд Америк руу аялахаас өмнө энтэй чинь ганцхан удаа танилцчаад тийм дотн харилцаанд орохгүй байжсэн чинь Өмнөд Америкт очисон чинь эн чинь ерөөсөө өдөр шөнөгүй ерөөсөө уцаар яриад ерөөсөө байнга интернетээр харилцаал стандараа бүр ингээд нөгөө хүүхнийг чинь бараг дурлуулсан биз дээ. Бүр тэр алсын зайны харилцаанд байхтаа тэгэл буцаж ирээл тэгэл архинд шууд одоо ингээд нөгөө өрхөнд нь гүг орцсон ш. Тэгэл хамт нэг гэрт ороод амьдарч ихэлсэн чинь л одоо нөгөө хүүхэн чи хинч биш болж хуурдаг ш. Ерөөсөө нөгөө шалны алчуур. Тэгэл хинч биштэй бүр үнэмсчээл бүр амар ингээд новшийн мэдрэмж төрөөд ерөөсөө өхмээр эсвэл эннээс салдаг юм уу даач гэдэг юм уу тийм ингээд айгүй тийм аз жаргалгүй тэгэл ингээд болонгууд чинь би чам таартай. Бараг л хоёлаа сууй. Би чамайг ээжтэйгээ танилцуул. Ингээ худлаан гоё юм хэлээ те. Тэгэл сэргээд ирэхээр нь эргэж сохиж унгаагаал нэг иймэрхүү баг ш. Яг тийм. Таны бас өмнө хэлийг сонсон чинь тэр залуу бас өөрөө нэлээд сайн өвч үзээд одоо янз бүрийн аргууд туршаад мань сул талыг олцсон баг тий. Өөртөө итгэл хүн байна тий. Ингээ хүн харьцуулаад байн хажууд нь эгс яриад байвал яаж хандж гин гэдэг нэг юм ингээ барь залдуулдаг юмнуудыг мэдсээр байгаа тэрүүгээр ингээ тоглож сурсан баг. Тийм. Бүр ерөөсөө тийм өрөвдөх хайрлах сэтгэлгүй байх. Яагаад тэгэхээр тэр мөн амтэн чинь өөрөө багтаа тэр ааваараа одоо ээжийг нь би мартчих. Ааваараа бол ерөөсөө хайрлуулаагүй одоо
хүлээн зөвшөөрөгдөөгүй тэгээд ингээд хүчирхийлүүлж ийсэн тий одоо ингээд зодуулж алхиулж ийсэн ингээ ерөөсөө хайхраагүй өсгсөн шүү дээ. Тэгэхээр тэр хүний дотор яг үнэхээр тийм нэг хүний нэг аз жаргалгүй нэг зовсон ингээл өөрөөс нь ингээл 100% хамаараал ингээл шалан дээгүр мөлгсөн одоо бөөлжсөндөө бараг хутгалцсан тийм дүр зураг тодорхой хэмжээгээр тэр хүн таашаал өгдөг байхгүй тий? Тий. Тэр тийм нэг одоо муу юмнаас одоо ингээд нэг таашаал авдаг. Бас дээрээс нь садист байгаа үстэй наадах чинь. Гэхдээ айгу балер мазохист биш. Зөвхөн садист байгаа байхгүй. Хүний зовлонгоос таашаал авдаг. Дээрээс нь бас юу юм бэлээ? Sociopath юм бэлээ. Нөгөө нийгэмшлийн доголдолтой. Тийш дээ нэрээ. Нөгөө төсөө өдөр мөдөрт очихоор тэнийг юм шиг чинь ном ууших цаг мундсан биш дээ тий. Нэг олон хүний дунд тэнийг юм шиг ингээ ном уушаа суугаад гэр мэртээ тэр нөгөө охин чинь дагуулж очисон чинь бүр тэр охиныг гэж бүр амар эвгүүд байл тий. Наадах чи бүр муугийн одоо энэ орчлонгийн баг муу юм болгон өстө дээрээ овоорчсон залуу байсан биш тий. Тий. Тэгээ гол нь тэгээд Лилия хөргий бас бараг л орчлонгийн одоо муу юм болгон тохиолдсон байгаа. Тохиолж байгаа байхгүй тий. Тэгээ бас нөгөө энэ залуутай үерхэхээс өмнө яаж нөгөө анхны бэлгийн ярьтанд орсон бэ гэсэн чинь ерөнхийдөө бол нөгөө одоо зугаацч наргиж явж агаад нэг хоёр залуутай танилцаад тэгээ уух хамт масуулах бодис хийгээд сэрсэн ч юу болсноо санахгүй something happen. Тэгээд гой мойн хүрсэн ер нь бол одоо хүчрхийлэлд өртсөн байх магадaltaй болж таарсан шүү дээ. Үгүй биш бүр эмчид очисон чинь хүчрэлдүүлсэн байна гэсэн тийм онш гарсан шүү дээ. Тэгээ анхных нь одоо тэр нөгөө юун ч гэсэндээ тэгээд айгу тийм бүтлэхгүй одоо юу гэдгийг эр хүнийх нь одоо эр хүнтэй одоо ойрцсон тэр юм ч гэсэн тийм амар. Чи 17 настай даанд байсан гэсэн шүү дээ тий. Тэгээ айгу тийм гонигтай. Тэгэхээр гихтээ миний тэр нодлонч төрж исэн бодол тэр инжилж төрж исэн бодол тэр энэ номон дээр бол яг хөө тэр залуугийн ар гэрийн талаар бас цухас гараад хүүхэд насны талаар цухас гараад байгаа боловч охины ар гэр ээж аав тэр харилцааны ар гэрийнх нь харилцааны талаар бол ерөөсөө юм гардаггүй барагч нэг гарч байгаа цухас энэ тэнд гарч байгаа нь бараг ингээд эерэг сайхан гэр бүлээс хайрлуулж өссөн юм шиг тийм юм гад хэлээд байгаа байхгүй юу. Гэтэ би бол тэрэнд ерөөсөө өмшөхгүй. Гэтэ тэр бол яг энэ зохиолчийн юу байх л та. Яагаад гэвэл ээж аавын одоо хайранд өссөн хүүхэд чинь тэгээд ерөөсөө тийм одоо хүүхэд тэр дундаа охин хүүхэд одоо эцэг гэхээр маш их юу гэдгийг магтуулж одоо үнэлүүлж хайрлуулж тэгээ яг тэр байгаа хэрээрээ байгаа л одоо төрөх байгаа л зан чанараараа үнэлүүлж алга ташуурж тэгээ хүлээн зөвшөөрөгдөж очисон болвол энэ охин ийм харилцааны залуус болохгүй. Яг нөгөө залуу үе юм чинь дурлж болно тэр залуу чинь айгүй чарман байсан тийм дурлж болно. За ойртож дотносож болно. За бүр цаашаага тэгээд яваад ингээд нэг гэрт ороод ингээд нэг хэсэг амьдарч болно. Тэгэнгүүт чинь л нөгөө залуу чинь нөгөө нэг аимшигын цангаа гаргаад ирэнгүүт нь л өөрийгөө үнэлдэг охин болвол тэгэл зүгтаагаал яваад ээж аав руу гүгээ очичих байхгүй. Тийм шүү дээ. Яг нэг тодорхой хугацаанд нэг 3 сар ч юм уу тий. Гэтэл энэ чи одоо мэдхгүй энэ дэр чухам хэр их хугацаанд сайн мэддэхгүй байгаа. Энэ чи одоо би жил тойрчүүл гэж харсан ш. Тэгэхээр энэ хитрхи удаан байгаад тэгэхээр энэ тэгээ тэр харилцаанаас гарч чадахгүй байгаа хгүй. Тэгээ бүр яг үнэнхүү ар гэрээс чи болвол онцгой сондгой өвөрмөц одоо эрдэн мэт тий миний нандин одоо охин өрмөнэ чиний царай чинь ч гоё, чиний ухаан чинь ч гоё. Чи ерөөсө зүгээр л яг энэ байгаа хэлбэрээр л бидний нандин эрдэнэ гэдэг ийм одоо итгэл үнэмшлийг эцэг эхээс бүр тултал авч исэн хүн хизээч ийм харилцаанд одоо ингээд сүултээ бүр амиа хорлох, бүр амар сэтгэл гутралын түвшинд очихгүй шүү. Очихгүй. Тэгэхээр энэ охины өөрийнх нь ар гэрт одоо асар их асуудал байгаа байхгүй. Гэтэ зохиолч бол энэ зохиол учраас охины ар гэр зүгээр байгаад тэр нэг залуу л одоо бүр энэ охиныг нэг тамлаад байгаа юм шиг юм өрөөсгөл юм
бас ингээд үзэж байгаа шүү. Энэ бол яг нь ерөнхийдөө яг бодит амьдрал дээр бол ийм юм багхгүй. Хоёулаа охин одоо эмэгтэй залуу хоёр бол тий бүсгүй залуу хоёр бол хоёулаа сэтгэлийн шарахтай байж нэг нэгэндээ нэг нэгнийхээ айдаг зүгтаахыг хүсдэг, мэдрэхийг хүсдэггүй тэр новшийн мэдрэмжийг мэдрүүлж ингэж бие биенээ ингэ татдаг байхгүй. Нөгөө таталцлын law of attraction чинь дандаа нэг гоё юм дээр биш шүү дээ. Муу юм дээр яг ижилхэн байхгүй. Би үнэхээр одоо юу гэдгийг одоо жишээлбэл өөрийгөө ингээд тэнэгэ гэж боддог. Одоо миний дотоод дуу хоолой байна шүү дээ, тий. Гаднаа би тэнэг гэж өөрийгөө яриад идэх юм байхад тэгхийн бол тэр хүн одоо би өөрөөр жишээ авмааргүй. Тэр хүн чамайг тэнэг гэж хэлэх хүнийг л хүнтэй л уулзраад тэр хүнтэй амьдэрдэг. Энэ бол одоо сэтгэл зүйн одоо ерөнхийдөө одоо ер нь яг одоо бодит үнэн. Тий. Нөгөө аригчин өөрөө чи тэр ярьсан шин. Яг тэрнтэй чи юу гэж? Өөрт нь хэвийн санагдаад байгаа байхгүй тий. Тий. Тий яг охиныг бодонгоо цохолч бас айгу энэ шийдэл нисийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан юм хоосон цаас үлдээж чадсан л юм л да. Зарим зүйлийг тайлбарлах шаардлагагүйгээр баруун уншигчид ингэж бодож олоосоо гэж бодсон ч гэж магадгүй. Тэгээ магадгүй Лилия миний бодлоор бас нэрээ үл хайхаар хүчрхийлт өгддөг байсан гэж магадгүй. Огт гэр бүлгүйш нөгөө найз залуугаа гэртээ авчираа танилцуулаад байгаа шүү дээ. Тэгээ юм сайхан харагддаг хэрнээ дотроо хүүтэн үндий ч юм уу охиноо анхаарч сонсоогүй. Өгдөг байсан болохоор Лилия энэ залуу өөрийг нь үнгүүдүүлээд байхад дотроосоо тэр юм чадаагүй байгаа. Тий. Тэгээд тэр бол одоо ингээд нөгөө охины гэр бүл гараагүй учраас зөртөө мэдэгдэхгүй шүү дээ. Тэгээд тэр юм чинь одоо заавал одоо ингээд тэр охиныг сэтгэлийн шарахтай болгож ийн гэдэл цодоод ахаалтгүй шүү дээ. Зүгээр л ингээд тоохгүй, хаахарахгүй юм хэлэхэр нь ямар тэнэг юм хэлдгийг цаашаа гэл ингээ хаахахгүй байгаа л ахар чинь тэр өөрийгөө үнэлэхгүй тийм дотоод хоосонтой хүн л болчих واخгүй. Тэгээд тийм дотоод хоосны чинь тэр дотроос нь охины дотроос дуулдж байгаа одоо өөрөөс нь ингээл төрдөг байнга тэр бодол нь болохоор зэрэг чи хинч биш, чи юм яа одоо тэнэг арчаагүй гэсэн тийм л юм. Тэгэхээр яг тэр мэдрэмжийг нь баталгаажуулж өөрийнх нь амьдрал дээр нь яг тэр мэдрэмжийг нь дахин төрүүлж тэр шарахыг нь тэр айцыг нь хүндэх тийм л хүнийг ингээл татаж авчираад л одоо хайр дурлал нэрээр авчираад л суугаад л хайр дурлал хууцын нэрээр л чинь нэрээр суугаад наалдаад тэгэл салахгүй шүү дээ. Тэгээд тэрнтэйгээ тэмцээд одоо болохгүй л болвол чинь тэр харилцаанаас гарч чадахгүй эсвэл одоо тэр харилцаанаас зүгтааж гарч ээж тэгээ өөрөө ингээд тэр доторх одоо тэр ихтгэл үнэмшлийнхээ системтэй одоо ажиллах хэрэгтэй байгаа байхгүй. Харин тэгээд бас анзаарангууд энэ залуу чинь найзуудаас нь салгаж байгаа юм тий танилцуулаад эхэлсэн чинь зарим нэг найз нартай нь уулзснаа таарлцснаа яасан чи мэддэхгүй ингээд уулзхаа болцсон ямар ч байсан найз залуу чинь таалагдав гэж хэлсэн тэргээл. Гэхдээ харин бүр аюул сонь тэр мөн охиныг чинь бүр ерөөсөө үнгүүдүүлэхээс гадна ерөөсөө бүхэл талаар үнэхэрийн одоо бүр ерөөсөө бүр амиа хорлмоор тийм мэдрэмж бүр аюул муухай бүр аз жаргалгүйгийн жаргалгүй тийм стол жинхэнэ одоо шалны алчуур тий шалны алчуур юу ч биш тийм мэдрэмжийг төрүүлээд байгаа байхгүй. Тэгээд тэр мөн хэдэн найзаас нь одоо найз нарыг нь одоо тэнэг мангарч гэх юм одоо мэдгүй арай тэгтээ тэгж хэлээг байх яаж яалаа марцчих. Тэгэл ингээл найз нараас нь салгаал тэгэл төрсөн өдөрт юм өмнө дагуулж явъя гэхээр бараг л олны дунд шараа болгоод өөрөө дагуулж явахаараа нөгөө мө бүхнээ тоож моохгүй. Тэгэд тэр чи өөрөө бол ерөөсө хүнтэй юм жирийн одоо найз нөхөрлөл үүсгэж чаддгүй тийм зожиг ганцаардмал хүн шүү дээ. Тэр нэг ганц байгаа найз нь бүр шал таниг байгаа үстэй. Нэг нь өрөөнийх нь гээд нэг хачаа аим шиг юм байгаа нэг заваарцсан тий. Огшинтой барагдсан гахаа ороош шиг ингээд балиар юм байгаа шүү дээ тий. Одоо өрөө хөсөлж одоо цогтой байр хөсөлж амьдэрдэг нэг залуу байгаа шүү дээ. Нөгөө нэг
гарсан одоо яг тэр найз нь гээд байгаа эрэгтэй нь болохоор зэрэг бараг л хүүхнүүдийг яан ч гэнэ бүр аимшигын юм ярьдаг бүр айгу жинхэнэ эрүүл биш одоо эмэгтэй хүнийг үзэн ядаж одоо тамалдаг одоо юу гэдэг вэ мисожинист гэдэг чинь тийм хүн байгаа байхгүй тэр найз манай хашир ч гэсэн өөрөө дээрэс нь бас мисожинист юм байна шүү дээ эмэгтэй хүнийг бараг үзэн яддаг. Тийм байна. Мисожин тийм. Тий. Тэгэхээр одоо эн чинь бүр хамаг муу юм шүглцэн нөхөр байгаа байхгүй. Нарциссист, манипулятор, антисошиал, садист, мисожинист. Тэгээ одоо энерги вампирт ч одоо энерги вампир цаашаа болно үстэй бүр алагч, устгагч бараг болчих гээд ш. Тэр нөгөө найз залуугийнх нь тухайн уншихаар бүр бодит амьдрал дээр байдаг эрэгтэй эмэгтэй хүмүүс надад бол санаанд орж байна. Тийм эрэгтэйчүүд зөндөө байна уу? Зөндөө ба. Тэг эмэгтэй хүн ч байна. Тэгэхээр тэд нар чинь бүгдээрээ л айгүй шарахтай, айгүй тийм эрүүл бус харилцаанд эцэг эхийн хажууд өссөн одоо тийм л хүүхдүүд л байхгүй юу? Хөрхийн амтай. Тэгээ бодохоор бас юу л да. Тэгэхээр одоо хүнтэй тэр сууж мууж тэр юу яах та эхлэхдээ тэр ар гэрийн нөгөө удам судрын хар гэдэг шиг ар гэр эцэг эхийг нь гэрт нь очиж л үзэх ёстой юм шиг байна. Тэр баг айгуу сайн юу болно бах тий. Тий. Ясыг нь цайтал шалга гэдэг шиг үү? Гэтэ энэ залуу бол ерөөсөө юугаач худлаа ч юм уу үнэн ч юм уу өөрөө л юм яриад идэг болохоос биш тэр эцэг эхийг нь ээж мэжтийн танилцах уулзах тэр ямар ч боломж олгоогүй шүү дээ өөрөө. Тий. Тэгээд энэ залуу ч өөрөө танилцдаа тэгж хэлсэн шүү дээ нөгөө өмнө хоёр эмэгтэйгээс хоёр хүүхэдтэй нэг хүүхэдтэй салцсан. Тэр их аюул болсон. Тэр хангалттай ред флаг мөн дээ гэхгүй. Тийм шүү дээ. Тэгээд уу яг одоо тэгээд хоёрын тийм залуухан одоо тэр чинь бараг л 25-аас хэтэрээгүй залуу үст. 25хан нас хүрээгүй тэгээ барууны орны за Монгол байсан бол самаа алга манайхан чинь за ялангуяа жоохон өдөө орон нутагтай бол арай эрт хүүхэд мөнгөдтэй болдгоо шүү дээ тий. Энэ барууны оронд бол одоо нэг хэрэгтэй хүн 20 настай аав болоод идэг юм бол ер нь бараг байхгүй. Тэгээд тийм орны тэгээд хоёр өөр ээжд хоёр хүүхдээ хийцсэн. Тэгээд тэр хүүхдүүдтэйгээ за тэр хүүхдтэй байж боллоо гэхэд хүүхдүүдээ ерөөсөө ярихгүй, хүүхдүүдээ ерөөсөө эрэхгүй. Тэгэхээр тэр чинь эцэг хүний үүрэг хариуцлага гэдэг юм ерөөсөө юу ч явахгүй. Тэгэхээр тэр өөрийнхөө үрийг хүртэл хайрлах чадваргүй, хэнийг ч хайрлах чадваргүй бүр тийм бүр үнэхээр хайрын гачигдалд орцсон амтан л байгаа байхгүй чаавс гэж. Тэглээ гэд бас Лилия тэр хүнийг хайрлаж өрөвдөөд байсныхаа үндсэн дээр бас тийм байдалд очсон. Яг тэр хүний хувьд сайн хүн байхгүй бол би энэ завсан нөгөө экс нь хайрлдаггүй байсан гэсэн гэл. Тэр бас нөгөө талаас сайн гадаад үн цэн гэх юм уу яг дурлцсан хүнээсээ тийм үн цэн аваад тэр хүнийхээ одоо аврагч нь байх сэтгэл зүгээр бас байгаадсан баг. Энэ хүн надгүйгээр байж чадахгүй гэдэг. Тэр яг зүгээр уурчлуулад яваад нь шүү дээ. Тэгээд тэр залуу бол үнэхээр одоо ингээл тэр нэг бага насныхаа тухай өрөвдөлтөй түүх ярьж гин гэж тэгж гин тэрнээсээ болоод бит хоёр энэ дээр ийм тэр залуу ийм болцсон гэж үнэлж байгаа боловч тэр залууч нь бол асар их худлаа ярьдаг юм багхгүй юу. Тэгээд тэрийг худлаа өрөвдүүлэх гэж тэр нөгөө урийнхныхаа нэг мэх зав ов мэхэнч байж болно шүү. Худлаа байж болно шүү. Яагаад гэвэл тэр охины сул талыг ч мэдчихээн, сайн талыг ч мэдчихээн, дээрээс нь дурлцсан байна. Тэгэхээр л одоо ерөөсөө тэр охиныг л одоо бат хараанд нь өөрийг нь орхиж явж чадахгүй болгох одоо бүх л төрлийн худал төмгийн онлын юмыг хийж байгаа юм. Айгу харгис нэрээ ёо, арай л дэндүү харгис. Үнэхээр харгис. Юм шиг. Тэгээ ганцаардуулж जैन тий найз нараас нь хамаг найз нараас нь салгаад ганцаардуулсан. Тэгээ сүүлдээ нөгөөдөг чинь бүр гэрээсээж гарахгүй. Ягаад тэгэхээр найз нар хүнтэй уулзахаар л бүр ингээл навш хэцүү болоод тэгэл одоо бүр яг нөгөө гүн сэтгэл гутралд авцсан хүн чинь гэрээсээ гарахаа болоод сүүлдээ гэрээсээ биш орноосоо босхоо болт юм байл шүү дээ. Сүүлдээ бүр цонх мохоо ч онголохоо болт гэсэн шүү дээ. Одоо баг харанхууд хэтчиiдэг болт гэсэн шүү. Тийм одоо тэр хайртай гэж бодсон залуудаа маш хэцүү л өгцөн учраас бүр юу ч үлдээгүй баг.
тусгачны хэлүүдтэйг үү юм шилээ. Тийм. Бүх юма дуусгацсан байхгүй. Одоо ерөөсө юугаар бол доторх бүх хүч чадал, энерги, сэтгэл зүй одоо юу гэдэг тийм юм дуусаад одоо тэгээ сүулдэ цорын ганц арга бол би одоо салмаараа зүгтаамаараа гэвч чадахгүй гэдэг тэгэл одоо өөрийгөө харьлах арга зам руу орч. Тэгээд ямар ч тийм гэтээ тэр маань 20 настай залуу охин болохоор бас аргагүй л байх л та. Яг тэгэхээр бас дээрэс нь энэ эмэгтэй эрэгтэй хоёр хүний бас ялгаа гэж нэг юм сэтгэл зүйн ялгаа гэж бас нэг юм байна. Эмэгтэйчүүд бид нар чинь ингээд эрэгтэй хүнд дурлахаараа бүр ингээд бүх юма мартаад ингээд мэдрэлтэд ингээд өөрийгөө тавиад өчтдөг. Ингээд явцдаг байхгүй. Нэг дурлалт сохорхоор эрэгтэй хүн дурлалт сохорч болно. Гэхдээ бүр одоо мэдхгүй л дээ эмэгтэй хүн шиг бүр тийм бүр өөрийгөө үгүйсгэх тийм юм одоо энэ шиг бүр шалны альчуур болтлоо одоо дордох юм уу гүм ээ. Ер нь бол одоо 100 эрэгтэй хүн 100 эмэгтэй хүн хоёр ийм харилцаанд байлаа гэхэд тэр 100 эрэгтэйгээс бол одоо юу гэдэг эмэгтэйгээс бол одоо юу гэдэг тэр нөгөө сайхан өөртөө итгэлтэй ар гэрээсээ одоо өөрийнхөө үн цэнийг одоо мэдрэх тийм одоо сургаал гэдэг юм уу програм авч гарсан эмэгтэй л одоо хайж дөнгөн шүү дээ тий. Юу гэдэг эмэгтэйгээс бол одоо мэдхгүй 60 70 нь одоо тэр харилцаанаас яг одоо явж чадлаа тий салж чадлаа гэхэд арай нэг сэтгэл готрол дээр очихгүй шиг ингээ наан нэг 2 3 сарын дараа за энэ бол өстой биш ээ. Би ингэж амьдрч чадахгүй гэдэг ингээд цухтагаа яваад өчч чадчих тийм. Гэтэл эрэгтэй хүнээс бол би бол бороо 90 мөрөн чадна гэж бодчих. Ягаад гэвэл эрэх хүн гэдэг чинь өөрөө нөгөө сэтгэл зүйн ер нь айгу тийм юмд логикоор тодорхой хэмжээгээр эрх ашгаар тэр харилцааны ч юм уу тэр харийн эрх ашиг нь өөрийнх нь би гэсэн үзэлд эгогийн хөндөөд ирэхээр бол баргийн эрэгтэй хүн өстой чадахгүйгээд өндийгөө босон шүү. Яг гоо нөгөө бага насныхаа юмнаас болоод зарим нь бол одоо тэгээд тэр хүүхний нөгөө тоглоом болоод дуустдгүй маа гэхэд одоо олон жил зовох эрэгтэй хүн байх нь байгаа л та мэдээж хүн юм чинь. Гэхдээ л эмэгтэй хүн эр хүнд дурлахаараа ерөөсөө ингээ бүх юма тавиад туучдаг гэдэг юм бол тийм юм бол би ер нь үнэн гэж бодож байна. За тэгээд нэн ялангуяа залуу байх тусмаа хүн чинь ингээд эсрэг хүссэн рүүгээ тэмүүлэх тэр хайр зохиосон хайрынхаа үлгэрт айгүй итгэж одоо ингээл бүр юу гэдэг өөрийнхөө одоо нөгөө нэг хил хязгаар баундари эднэрийг одоо бүр ингээд юуч биш болгоод ингэх тохиолдол бол эмэгтэй хүнд би их байдаг гэж бодчих. Тэгээ залуу байх тусмаа их арай ингээд насны ухаар чинь бас арай ингээд бас өөрийгөө үнэлэхтэйгээ болж ирэх байлгүй дээ тий. Тэгээ тэрийг чи угаасаа Симон де Бовуар бичсэн байдаг ши тэр нөгөө секонд нөгөө дайвар хүснэн дээр эмэгтэй хүн ингээд хайр дурлалд очихороо ингээ өөрийгөө умалтаад ингээд байхгүй болтгоо. Гэтэл эрэгтэй хүн тэхгүй байна гэд тий. Тэгээ бас тэр номон дээр тэр номны чинь тэр номон дээр чи өшөө нэг юм нь болохоор зэрэг эмэгтэйчүүд бие биентэйгээ хамтарч ажиллаж тагуулж ажиллаж чаддаггүй. Эрэгтэйчүүд болохоор чаддгаа. Гэ тийм юм байдаг шүү дээ тий. Тэгээ тэр бол одоо яг ингээ амьдрал тараад хахад үнэн байгаа юм. Ер нь ихэнхдээ мэдээ туйлын үнэн гэж байхгүй шүү дээ тий. Ер нь бол дийлэнхтэй үнэн байгаа. Энэ номон дээр хүртэл тийм юм гарч ийлээ. Тэрийг нөгөө нэг шавнаас ирээд нөгөө хүчрхийлэлд өсчөөд ирэхтэн өрөөнийхөө нохин ерөөсөө өмөрч чадахгүй. Чи өөрөө жоохон айлгууд үзсэн шүү дээ. Яг үнэ би тэрэн дээр яг тэгж бодож ирсэн байхгүй. Тэгээ гүтэр эхлээд шавж захтай айлгуудчихсэн гэсэн тэр эмэгтэйг мансууруулаад хүчнэж болохгүй байхгүй тий. Гэтэл тэр хүн бол ингээд чиний асуудал чи өөрөө айлгуусаа болоо тийм байл дурсан гэж. Чи бараг л өөрөө айлгуутаа сэтгэнэд байсан биз дээ. Арайтай л хохно гэж хэлчихгүй шүү тий. Тий. Чи одоо бүр анх хайгу чухмал даруухан нэг ийм тэгээ өөрөө бараг ер нь бол тэр муу Анна гэдэг охин чинь бүр өөрөө уруу татаж тэр охиныг чинь дагуулж явсан баг шүү дээ тэр шоуд ингээд тий.
Тэгчээ дараагаар нь тэгээ хүчндүүлсэн байсан чинь өөрхийн амьтныг бараг л тавалсан юм шиг айгу сони юм байсан ш. Тэгээд бас энэ манай зохиолын гол баатар дээр хүртэл гарч байгаа байхгүй юу? Тэр улаан ус түүхэнтэй одоо өөрийг нь араар нь тавиад байна шүү дээ. Тэгэхэд чинь яагаад энэ одоо өөрийг нь өөрт нь үнэнч байх ёстой хүн бол энэ залуу байхгүй. Тэр улаан ус түүхэн чинь бол сингл эмэгтэй одоо дуртай хүнтэйгээ унтаад явж явах эрхчлөөтэй үеэр нь яагаад байна шүү дээ тий. Тэгс чинь тэр улаан устыг үзий ядаад яг улаан уст бол тэгээд бас айгүй байлаар улаан цайм хүний найз залуутай унтцсан мөртлөө бас айгүй муухай бах таваа хангаж байгаа мөртлөө ингээ шог хандаал айгүй тийм нэг аттитюд үзүүлээд идэв шүү дээ тий. Ингээл баг нэг хүний зовлонгоор ингээд бах таваа хангаад байгаа юм шиг тийм муухай садист зан үзүүлээд идэг шээ энэ тийм таарлт хараал ингээл шилбэлцдэг ч үлээ ширүүлцдэг ч үлээ тэгж мэгээл тэгсэн чинь тэгээ тийм авир гаргаад байгаа болохоор зэрэг манай гол баатар үзий ядах нь аргагүй боловч нөгөө талаас энэ улаан үсттэйгээ ингээ явалдаад тахт нь бүр тэр залуутай одоо тооцоо бодно гэдэг юм уу одоо би чамайг энийг чинь хүлээн зөвшөөрөхгүй эсвэл чи тэр улаан үстэйгээ сонго эсвэл наадхаасаа бүр харилцаагаа бол эдэргээл бүр тэрийг эдэр айгүй хатуу шаардлага тавих маавах юм байхгүй ш. Ингээл ухаанц царайлал тэнцээ тэгэл хүчих гээл яагаад гэдэг үстэй. Тэгэл бүр өөрийгөө дороор мэдрээл те. Нөгөө хүн ерөөсөө ингээл зүрхэн дээгүүр нь туучаал гიშгэлээл ерөөсөө тоожооч юм алга. Үнэхээр гонхтой. Тэгээ ийм харилцаа бол одоо ер нь бол зөндөө байгаа да. Энэ зөвхөн одоо залуу тэр өсөж дөнгөж эхэлж байгаа залуу одоо юу гэдэг 20 хэдэн настай одоо 20 хэдэн настай яг энэ номын баатар шиг 20 хэдэн настай залуучууд хүүхдүүдийн дунд ч байгаа бах. А тэр битгий бол одоо гэрлээд 10 20 жил болцсон хосуудын хүртэл ийм юм байгаа шүү дээ. Тэгээ энийг одоо ингээд төвчээд тэгээ одоо нөгөө нэг зовлондоо нөгөө донтно гэдэг шиг те. Одоо хүмүүс чинь ингээд сайхан мэдрэмжинд донддог болвол муухай мэдрэмжинд бас ингээд донддог байхгүй. Тэгээ одоо энэ олон жил амьдарсан хосуудын харилцаанд ингээл хэрэлдээл одоо зодтолтгүй маа гэхэд ингээл хэрэлдээл ингээл улам ингээл аз жаргалгүй байгаал ингээл хамтдаа байгаал гэдэг хосууд биш. Тэр чинь бол тодорхой хэмжээгээр иймэрхүү токсик юм явж л байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа хин нэг нь амиа хорлох гээд эсвэл хин нэг нь тэр хоёр хосын хин нэг нь за архинд ороод эсвэл тэгээд нөгөө хор тавдар өдр тусч штэ тий. Энэ хор тавдар чинь зүгээр л нэг ингээд нэг юу гэдгийг тамхи татснаас болоод муу хоол идснээс кола ууснаас болчдөг юм бас биш байхгүй юу? Кола уугаад 100 насалж байгаа хүн байгаа штэ. Тамхи татаад 50 жил тамхи татаад ямар ч тамхины хор тав одоо юу вэ? Уушгины хор тавдаргүй хүн байгаа штэ. Тэр чинь тэр тамхи татах бол уушгины ховтоор тусах нэг хүчин зүйл нь л байхгүй юу гэдэг 5 хүчин зүйл байдаг бол тэрний зөвхөн нэг нь л байхгүй 20% нөлөөтэй ч юм уу те. Тэгэхээр энэ он удаан жил хамт зовж амьдарсан хосуудын нэг энэ хорт хавдар тусах сэтгэл готролд орох за амар архинд ороод гарч чадахгүй байх эдгээр чинь бол дандаа юм сэтгэл зүйн асуудал баг шүү. Арх уухгүй та яах юм? Авгаа нь одоо үргэлжийн мөнхийн доош нь хийгээд ингээд дөрөөсө чи хинч биш арчаагүй юу яа гэж тийм эрэгтэй хүн бол яаж тэр нөхшийн мэдрэмжийг одоо төр зурч гэсэн хамжаах арх хүн шүү. Яг тэгвэл арх уу бол тэр наркотик гэсэн юм шиг гоё хүчирхэгч юм шиг эсвэл одоо тэр авгаага очиод цохиод авах зодчих зориг ороод тийм аксын тавьчих тэр зориг нь орчих ш. Тэгэхээр энэ одоо ингээл өстө арх усаа арчаагүй юм ингэсэн тэгсэн арчаагүй гэл нэг ингээл амьдралыг амархнаар ингээд шүүж ингэх ямар ч арга баг. Манай ингээд хүний бүхэл бүтэн ганц тэр хүний амьдрал биш тэр бүхэл бүтэн удмын одоо за удан биш юм аа тэр аав ээж хоёрын тий. Тэгээ аав ээж хоёр нь одоо бас цаад эмээ өвөөгөөс нь буюу бас аав ээж хоёроос амарсан гэхээр баг удмын ийм одоо ингээд давтагдсан ийм одоо удмын тэрийг чи удмын хараал гэдэг байгаа шүү дээ.
ийм ингээд сүрэг юмнууд нь ингээд дамжаад явах те арх уудаг хүний хүүхэд арх уудаг болох эсвэл арх уудаг хүнтэй суух эднэрийг чинь энийг удмын хараал гэж нэрлэдэг. Аа. Тий. Бас одоо trauma enter гэж хийлэн эдгэрэл энэ төргээ бас нийтлүүд уншингууд тийм generational trauma enter гэж аяг гардаг юм билий. Одоо үнэхээр яг тийм toxic үетэй хүн бас toxic хүнтэйг амьдрахыг хүсэхгүй байх л та. Тэнгүүд яг тэрийг аягүй сайн ухамсарлаад хүлээн зөвшөөрөөд өөртөө нэрээ чинээгээд тэгээд яг нөгөө тэрийгэ таслах гэх юм уу тэр гинжийг таслах бас нэг үйл ажиллагаанууд сэтгэлзэн юмнууд бол байд юм л. Тэрийг мэдээж нэг хүн хүмүүс туслах байх л та сэтгэлзүүчд юм уу. Тийм. Тэгээ өөрийнхөө л харин тэгэл тэр ямар одоо сүрэг тийм мэдрэмж одоо сүрэг буруу эмээг ингээд яагаад өнөөдөр одоо тэр хэн болцсон байгаа чинь бол багнаас тэгээд тэр цаад удам юм уумнаас хамаарна. Тэгээд энийгээл арилгаал энэ бүх юмнуудаа ойлгоол тэгээд энийгээ засаад одоо сэтгэл зүйгээ эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Энэ одоо драма чинь бол шарах байгаа шүү дээ. Энэ шархаа эдгээгээд тэгээд тэр шархаа эдгэнэ гэхээр дээрэс нь аваач эм тавиад бол хэрэггүй. Яг нөгөө шарх чинь нөгөө гүнд байгаа учраас өстой нөгөө апресс хийлгээд зүсэлт хийлгээд одоо тэгээ дотор нь тэр бугалсан эдээ бэрийг шахаж гаргаад тэгээ хариутгаад тэгээд аниулж ингэж оёод тэгээ одоо ингээд халдвар орчихгүй ингэх хүртэл нь одоо ингээд битүүлж ингэж эдгэрх хүртэл нь тэрийг л яг сэтгэл зүйтэй хэлэх байхгүй. Тэгэхээр тэр одоо энэ залуугийн одоо энэ бага насны энэ ингээд шарах байна гэсэн шүү дээ тий. Энэ чинь л тэр эдээ буглаа нь аахгүй. Тэгэхээр залуу бол өөрийгөө ерөөсө тийм амар шарахтай ингээд яваад энэ хажууд амтнаас томлоод өөрөө ч одоо ингээд өөрөө тэгээд нэг ямар л юмны жаргал байх вэ тий. Ингээд байна гэдгийг манай ашир бол огт мэдэхгүй явж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийгэ мэдж аваад одоо ингээд гэтээ энэ сэтгэл зүйтэйгээ ажиллаад энэ шарах энэ юмнуудаа эдгэх процесс бол нэлээд удаан л та. Ганцаараа хийхэд бол нэлээд хэцүү мэрэгжлийн үнээр ч юм уу. Гэтээ одоо юм сайхан болцсон юм чинь зөндөө олон сэтгэл зүйн сургалтууд шүү дээ. Энэ сэтгэл зүйн сургалт бараг эстонороо нөгөө ивентийн нөгөө хэсүүл гэдэг шиг сургалтын хэсүүл болсон ч гэсэн зүгээр л байхгүй. Яагаад тэгэхээр багш болгон сэтгэл зүйч болгон өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө яан. Тэгээ хүн чинь нэг имийг нэг хүнээр хэлээд за тэгээд тэр дундаа нэгэн удаа хэлүүлээд бол хэзээ ч ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр нэг имийг олон талаас нь олон хүнээр, олон багшаар, олон өөр хэлээр ингээд хэлүүлээд тэгээд тэр дасгал тэр дотоод сэтгэл зүйтэйгээ ажиллаж ич хүн эдгэрч ингээ гайгүй болно. Тэгээд өөрөө сэтгэл зүйн эдгэрээд ингээд одоо тодорхой хэмжээгээр аягүй сайхан тайван амгалан жаргалтай хүн болж хуурах юм бол чамайг жаргалтай байлгах одоо тийм хүн өөрөө ингээ хурч ирдэг. Яг тэгэхээр бид нар чинь тэр дотоод энергиээр л хүнийг татаад шархаараа л хүн татаад байгаа шүү. Энэ залууч энэ охин чинь өөрийгөө үнэлдэггүй, өөрийгөө хайхардаггүй, өөрийгөө хинч биш гэж боддог. Тийм учраас өөрийг нь буруутгах, өөрийг нь хинч биш гэж болгох одоо ингээл ерөөсө тийм хүнийг татцсан биш шүү. Тэгэхээр асуудал бол миний тэр нодлонгийн уншаад төрдөг бодол бол бас үнэн. Энэ үнэхээр өөрөө эрүүл биш сэтгэл зүйтэй, өөрөө асар их шарахтай охин л байгаа байхгүй. Тийм учраас ийм аимшигын, ийм чөтгөр сулмнаас дор амтныг авчираа татаад одоо ингээд нэг жил зовлоо шүү дээ. Нэг жил зовхдоо дахиад идэхэд хэцүү бас хэдэн жилиг оролцуулчихж байгаа. Шууд цалаад бас зүгээр тий тэр чинь. Тэр шархаа эдгэн гэж тийм сүүлийнхээ шархыг эдгэн гэж бас 80 юм болно. Тэгээ би бүр энэ өчтөр би нэг 2 видео үзсэн. Энэ номны талаар ревю хийсэн нэг 2 эрэгтэй хүний л энэ чинь талаар олон хүн яриаг юм билээ шүү дээ. 10 минутын 8 минутын 2 видео үзсэн чинь тэрэн дээр нэг залуу тэгж ирсэн шүү. Харин номын төгсгөл айгүй гоё. Бараг л одоо гэгийн цагаан өдр гэдэг. Би тэгсэн чинь ном яаж төгсдөг вүлээ? Ном маань яаж төгсгөл тас мартчих. Сая ингээ уншсан чинь нөгөө ном маань нэг юмар төгсдөг юм биш тий. Тэгсэн чинь мад бүр ерөөсө тэр залуутай би санал нийлээгүй. Ямар юмныхан сайхан төгсгөл байдгийг. Би бараг одоо тэр хүүхдийн төлөө санаа зовлоо шүү. Одоо яана? Ийм амар сэтгэл зүйтэй байж байгаа тий. Ингээд олдсон тэгээд тэр тийм сэтгэл зүйтэй ээжийн дотор торинсон ураг болвол бүр бөөн шарах гарна ш.
Ягаад гэвэл урагт эхийн сэтгэл шууд нөлөөлдөг байхгүй бүх шарах. Тий. Тэгээд бүү мэдээ тэгэл тэгсэн л байл. Гэхдээ яах вэ? Нөгөө нэг тэр охин нэг арай нэг юм хүч орж явах шиг ба тэр нь гоё л доо тий. Тий. Насаараа нэг 10 жил одоо зарим хүмүүс шиг 10 жил 20 жил тэр үнд чинь тамлуулчих гисэнгүй ш. Дунд нь жоохон ойлголтууд одоо хумсрууд орж иж байгаа байхгүй би яг юмаа зориулаад хосорчжээ гэл сэтгэл зүйчдэр очиж сэтгэлээ ээжтэй хэлээд илүү нь уйлдаг. Тэр ядчил мэдрэмжээ ингээд хүлэн шүрүү тонгоолгож эхэлж байгаа. Тэгээд жоохон анзаарч эхлээд хүлэн шүрч эхэлж юм л. Тий. Тэгээ одоо манай охтууд, бүсгүүчүүд эрэгтэй хүмүүс ч гэсэн адил. Энэ охиноолт харилцаанд юугаар ингээд шинжиж ямар шинж тэмдгээр ингээ илэрх вэ гэхээр зэрэг харилцаа дотносож ойрцсны дараа эхэндээ бол тэр чи одоо урьхандаа оруулах гэж байгаа юм чинь дандаа л чихэн дээр цэцэг ургуулна шүү дээ тий. Харилцаа одоо дотносны дараа бол нөгөө хүнээс ямар авир мэдрэгдэх вэ гэхээр зэрэг чамд л тийм одоо чи айгу хангалтгүй, чи айгу мяа, чамд л тийм чи өөрөө айгу тийм муу хүн юм байна. Чи л нэг болохгүй байна даа гэсэн дандаа л тийм нэг өөрийгөө үнэлэхгүй байх тийм мэдрэмжийг л төрүүлнэ. Тэгэхээр зэрэг тийм мэдрэмжэл анзаарах хэрэгтэй. Хэрвээ тэгэл тийм мэдрэмжил төрж ивэл чи мэдээж төгс хүн байх албагүй, чи сайхан мундаг байх албагүй. Угаасаа тийм бүх юм дээр мундаг хүн гэж нэг ширхэгч байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө хүний чинь хэлсэн үгнээс чамд ямар мэдрэмж төрж байна? Би нэрээ үнэхээр арчаагүй юм тийм. Би л чадахгүй байгаа учраас энийгээ ингэж зовоогоод байна гэсэн тиймэрхүү мэдрэмжил төрж явах юм бол станера ямар ч хайртай байсан хамаагүй станера хамаг чамдаа сав аваад ерөөс зугтаах хэрэгтэй шүү. Одоо би жишээ нь өөрийнхөө жишээн дээр авч үзвэл би яг нөгөө харилцааныхаа зүгээр туршлагаас анзаархад бас нэг тийм. За тэр хүн өөрөө хортой эсхийг ч анзаараагүй бах. Тэгээд яг нэг анзаарах гингууд миний одоо тэр хүнтэй байхаас үл хамаар үнэ зүйлс гэж байгаа байхгүй. Одоо би чинь нийгэм шиг дуртай, нийгэмд дуртай. Одоо подкаст хийж гин, блог бичиж гин гэдэг чинь одоо миний үнэ зүйлс байгаа шүү дээ, тий. Нийгэм юм харж яах. Тэнгүүд тэр хүн ингээд яриагаараа чи аюу тийм юмнаас дутхгүй байдаг. Чи лайк одоо нийгэмшилтэй юм аач гэх юм ингээд нэг юм миний үнэ зүйлсийг жоохон мяалаад ингээд нэг юм доош нь ирэхээр би зүгээр яг тэр үед бүр арайчтай би энэ юм дээр ингээ хэдэн жил зарцуулсан би хийх болгондоо дуртай байгаа. Гэтэл энэ хүн одоо миний тэр мэдрэмжийг үл хүндлэн доош нь хийж байгаа бол одоо ярьдээ шүү гэж бодож байгаа байхгүй. Яг үнэ. Чамд чухал тэр хүнд чамд чухал биш байж болно те. Гэтэл тэр чамд чухлын хэмжүүрэн заавал чи тэрүүгээр мөнгө олох албагүй. Чи заавал тэрүүгээр амжилт олох албагүй тийм биз дээ. Зүгээр л чи тэр одоо ингээд видео подкаст хийснээрээ чи өөрөө жаргаад байна шүү дээ. Тэр л чухал байхгүй. Тэгэхээр чи тэрийг ээж чи яагаад жаргаж байгаа юм хэрвээ тэр хүн чамд үнэхээр хайртай хүндэлдэг болвол тэр хайр нь одоо үний юм бол тэр хүн маань эрүүл юм бол чамайг тэгээд тэр дуртай юмаа хийгээд мөнгө төгрөг олоогүй ч гэсэн ингээ гэрэлтэхэд асахад чинь харин ч ингээ баяр хүрдэг байх хэрэгтэй. Тэгэхээр баяр хүрдэх юм аа гэхэд ер нь л одоо зогсоож л ерөөсө болохгүй. Тэгээд доошоо хийж болох. Тийм. Тэгээ бас энэ нөгөө хосын харилцаанаас гадна найз нөхдийн харилцаа ч гэсэн айгу red flag байдаг юм шиг санагддаг. Одоо найзууд хэрнээ энийгээ доош нэгдэг ч юм уу мэ гэдэг ингээд тоглоомоор ингээд байдаг бас нэг юм баад. Тэр тэгэр яг бас хортой чамд атаарах чинь эсвэл чиний үнэт зүйлийг гიშгэлж штэ. Тэрийг одоо хүн заавал тийм нөгөө эремийн харилцаанаас мэдрэхгүй зүгээр найз нөхдийн ижил хүйстний те одоо эмэгтэй найзаасаа бид нэр эмэгтэйчүүд чинь татаарах юм хаашаа чинь тиймэрхүү шүү дээ би биэндээ жоохон бас нэг дээр дороо гарах гэж үздэг. Тэгээ одоо чиний амжилтыг үнэлэхгүй чи амар гоё баярлал явж явах чинь доош нь хийгээл бараг юунд нь сүд болдгийн чи тийм үү эсвэл тийм чиний буруу юм хийгээд байгаа юм шиг тийм янз янз тиймэрхүү мэдрэмжийн төлөв амар анзаарахтай байх хэрэгтэй. Энэ хүн яагаад гэж байгаа юм бол тэгэхээр тэр нь чинь ингээ олон шалтгаан байж болно л доо. Эсвэл тэр чиний баярлаад байгаа юм үнэхээр чиний тэр хүнд үнэхээр чухал биш.
үн цэнэ болоодог юм биш байж болно. Заавал тэр хүн заавал чамайг атаарах чах албагүй. Эс байж болно. Эсвэл тэр хүний одоо үнэлэмж нь мөнгө байж болно тийм үү? Тэгтэл чи ингээл нэг мөнгө олохгүй юмар одоо сайн дурын ажил хийгээл олон хүн тусалж чал ухаангүй баярлвал бараг л хайрын цагаа шал дэмий юм дүрээ шал тэнийг ин гэдэг бол тэр нэг чамааг доош хийсэндээ биш. Тэр хүн зүгээр асуудалд өөрийнхөө л үнэлэмжээр хандж байгаа байхгүй юу? Эсвэл атаархал байж болно те. Өөрөө хийхийг хүсээд тэгсэн чинь өөрөө ингээд зориглохгүй байсан чинь чи зориглоод ингээд хийчингүүд чинь тэр хүнд ингээд айхуу дутагийн мэдрэмж төрж байгаа шүү дээ. Тэгээд тэрийгээ одоо бараг өөрөө ч ухамсарлахгүйгээр тийм айгуу муухай сүрэг тийм эвгүй хэлбэрээр гаргаж ирсэн байж болно. Гэх мэтчлэн. Тэгэхээр яг хуу тэрийг чамд ингээд тэр хэлж байгаа ааш авир үгээрээ айгуу онцгүй сэтгэл төрүүлэг байгаагаа нөгөө хүн анзаарахгүй байсан ч болно тийм үү? Тэрийг ерөөс ухамсарлаг байж болж. Тэгэх юм бол чамд мэдээж хүн ингээд дахин тэгээд байвал чамд амар хэцүү шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг нэг тийш нь болгох хэрэгтэй. Шууд юу гэдгийг анзаараад тэгээ нөгөө хүндээ би бол одоо нөгөө юу гэдгийг ингээд ширүүнээр хэлээд яг хөө тэр миний л нөгөө өөрийгөө хамгаалах одоо юу л вэ л дээ. Ширүүнээр хэлээд яагаад гэвэл тэрэн чи би миний сэтгэл өвдөн. Тэгээ яг өвдснийхээ дараа уур хурна. Тэгээ уур хүрэхээр яаж ийн? Одоо нөгөө хариугаа аван ч юм уу тэр одоо тэр хүн миний баундрыг ингээд яачих юм чи би тэрийг хөөгээд одоо ширээс шаагаад хөө юм шүү гэдгийг ингээд хэлж штий тий. Тэгэхээр тэр болохоор харилцаанд бас айгүй сүр. Яг тэгэхээр хэрвээ нөгөө хүн үнэхээр одоо юу гэдгийг тийм хор санаагаар хэлээгүй байсан болвол тэр чинь би нөгөө хүнийг өргөжчих байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо бол өнөөгийн одоо юу гэдгийг 40 нас гарцсан 40 өрөөд хүн чи айгуугаа орд юм биш. Тэгсэн хүн болвол арай өөрөөр одоо ингээд чамтай нэг юм хэлэх гэсэн юм гэдэг ингээд ганцаараа хоёулахнаа кофе мофо үгээд тэгээд чамаг ингээд хэлэхээр надад ийм мэдрэмж төрдгөө. Тэгээд чи чум яагаад ингээд юм бэ? Надад тэр чинь айгүй онцгүй байдгаа. Чи тэр чи одоо бол найз нөхөд төстэй надад ингээд чи намайг ингээд доош нь хийгээд байгаа юм шиг ингээд тавлаад байгаа юм шиг сонсогддог. Тэгэхээр зэрэг энийгээ чи болох арга байна уу гэд ингээд хэлж үзэж байна. Эсвэл нөгөө ягаа нөгөө fight flight freeze гэд нөгөө гурвын чинь тэр болохоор одоо fight болж шүү дээ. Яг уу fight болж болохгүй тэгж ингэж юм зөөлнөр ингээ харилцаагаа явдахгүйгээр гоё хэлж болно. Зэрэг оржоод эсвэл нөгөө тэгж хэлэх одоо нөгөө зоригчоо орж ирэхгүй бол зүгээр нөгөө уулзгаа болоод ингээ харилцаагаа тасалдахгүй маа гэхэд ингээ хөндөрмөлж болно. Одоо хэрэгээр бол ерөөсөө хоёулахнаа уулзахгүй бүр нэг ингээд юм ижлэг зэнгүүн дээр таарвал юу юм гэхээс биш гэсэн маягаар тэгэх юм бол өө хай май тэргэл юм нэрэл тийм байж болно шүү. Тэгж би бодож байна. Тийм их байдаг. Сайн нөгөө нэг бас одоо магма нэгүүд бүгдээрээ одоо хоцын токс харилцаа ярина байх гэж хүлээжсэн баг ярьлаа. Тэгээд таны хэлсэн нөгөө Симон де Бовар эмэгтэйчүүд нэг айгуу дэмжигтэй муу байдгаа гэд яг тэр тийм уншааг байхгүй яг та уншсан болоод бас нөгөө одоо энэ амьдрал дээр бүрлэл дээр хамт ажиллах дээр харахад эмэгтэйчүүд яа гэж чаддгүй юм шиг байна санагддаг. Гэхдээ яг үгүй тэр чинь зүгээр за нэгдүгээр би наад second six номыг чинь бүгднийг уншааг. Гэхдээ яг тэр бүлгийг нь дурлсан эмэгтэй гэдэг бүлгийг нь уншсан. Яг тэгэхээр Монголоос тэр ном чи олдохгүй байгаа. Яг би энэ англиар аваад уншиж болно л доо. Гэхдээ тэгээд энэ гэрээр дүүрэн унших ном баг чи юм тэр шинэ ном авч уншихтай мадтай. Тэрийг би яагаад уншсан бэ гэхээр зэрэг шүүдэр цэцэг зохиолчийн Ялагсад гэдэг нэг улаан ном байдаг. Тэрэн дээр ингээд дэлхийн шилдэг одоо удирдагч, манлайлагч эмэгтэйчүүдийн түүхийг ингээд шүүдэр цэцэг эмэгтгэж бичсэн тийм ном багхгүй юу? Тэгээд тэр улс төрч одоо ингээл бүхэл хүрээний те урлаг улс төр гэл бүхэл хүрээний тийм одоо мундаг эмэгтэйчүүд байсан алдартай. Тэгээд тэрэн дээр шүүдэр цэцэг дурлсан эмэгтэй гэдэг бүлгийг эмэгтэйчүүдэд хамаатай гээд нэг бүхэл бүтэн бүлгийг нь оруулж өгсөн байл. Яа тэгэхээр тэр номыг шүүдэр цэцгийн том охин нь орчуулсан учраас тэгээд тэр боломжтой байсан байгаа. Тэгээд тэр дурлсан эмэгтэй гэдэг бүхэл бүтэн бүлгэн дээр нь яг наад хэсэг ч юм байсан. Эмэгтэйчүүд ингээд дурлахаараа ухаанаа алдчихдаг.
ийм рационал майндгүй болдгоо. Тэгээд хоёрдугаар санаа нь болохоор зэрэг эмэгтэйчүүд багах болж амьдарч одоо хамтарч ажилдгүү дандаа бие биендээ одоо юу гэдэг юм мухаар хэлэл атаархаж төрхөлцөж бие биенээ ингээд доош татдаг, доош таардаг гэсэн юм байгаа хгүй. Бие биенийхээ амжилтыг бүлээн зөвшөөрдөггүй гэдэг. Тэгээ ерөнхийдөө ингээд амьдрал дээр ингээд хараад байхад тодорхой хэмжээгээр өмнө юм шиг санагддаг. Тэгээд эмэгтэйчүүд баг болж ажиллах ёстой гэдэг утгаараа би одоо ер нь эмэгтэйчүүдэд баг болж ажиллаж хийж байгаа. Тэрний нэг манай санаа битэрийн подкаст байна. Тэ? Өөр нөгөө өөрийнхөө нөгөө нууц групп дээр Эрдэнэт биеэ хайрлая гэдэг групп дээр болохоор зэрэг найз Савитритэйгаа тэр группээ хамтарч ажиллуулад хамтарч лекцийн юмнуудаа илтгэлүүдэд тавиад тэгээ бид хоёр эх 3 сард хамтраад одоо гоё онлайн сургалт хийх гэж байгаа. Яг ингээд 50-50 хийх гэж байгаа. Яг тэгэхээр тэр талаар бид хоёр хоёулаа ижлэхэн мэдлэгтэй байхгүй. Тэгээ бид хоёр чинь бие биенээ хоёр юм нөхсөн одоо мэдлэг юу гэдэг тенденцтэй тий манай ашир болохоор айгүй юм сүнслэг одоо spiritual сонирхолтой би болохоор арай юм аргын тал юм шүү дээ тий ялцчихгүй. Тэгээ нөгөөх маань бэлэг талаа ингээд хоёр талаас нь ингээд бие биенээ нөхөд ингээд заа гэсэн тийм бодлого байгаа. Тэгээд ер нь одоо ингээд зүгээр ингээд Монголын нийгэмд ч гэдэг юм уу амьдралд ч гэдэг юм уу одоо ингээд харж яхад бас яг тийм байгаа шүү. Эмэгтэйчүүд ерөөсөө нэг ингээд ялангуяа одоо нэг ижил өрсөлддөг салбарт байх юм бол тэгээд анханасаа найз нөхөд биш бол ингээд нэгнийхээ амжилтыг ингээд үл хайхардаг. Дотроо бол одоо ингээд мэдчил байгаа шүү дээ. Тэгснээ ингээд бүр ерөөсөө ингээд агаар болгоцсон тэр хүн нөгөө хүн огт байхгүй юм шиг дув дуга байна гэдэг чинь хамгийн том одоо шийтгэл бол үл хайхрал гэж үг гэдэг чинь нэг тиймэрхүү утгатай. Тэг үл хайхарч байна гэдэг чинь нөгөө хүнийг одоо хүлээн зөвшөөрөхгүй ч гэх юм уу атаархдаг ч гэх юм уу ямар нэгэн тийм өрсөлдөөний нэг тийм атгаг нэг ямар ч байсан тийм сайн биш юм яваал авахгүй юу. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн яг уу Симон де Бауэр яг юу гэж хэлсэн байсныг бол би одоо санахгүй энэ чи бол 3-4 жилийн өмнө хэлсэн бүлэг юм чинь зүгээр миний бодлоор бол ийм л бодол төрж ийн л да. Юу англиар нэг юм үг гэдэг штэ. Cat fight гэдэг. Яа тэгэхээр ингээд нөгөө хоёр ингээд нэг эрэгтэй хүнд дурлсан одоо хоёр эмэгтэй биш тийм. Ямар одоо мэдээ. Өсөл тийм. Тэр чи хоёулаа ингээд өрсөлдөөд байна шүү дээ. Тэр нэг эрэгтэйг хоёулаа өөрийн болох гэж ингээд хоорондоо тэмцэлтхийг ирчүүд одоо энэ англи хэлээр cat fight гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгэхээр би чи өөрөө мууртай муур яаж зодтолтгийг мэднэ ингээд манай муур чи гадаа гарахаараа ингээд энэ араа ингээд улаан халдсан ингээд нөгөө нэг зураас гаргалж маргалчаад ирдэг шүү дээ хөрхийн амт ингээд ус мус ноосыг ингээд зулгааж хайцсан. Тэгээд тэр яагаад ингээд эмэгтэй хүмүүс чинь уул нь бол яг анханасаа ингээд хоорондоо зодтолтож муу байдаг вэ гэхээр нэг гэр хүнийг булаацалтаад байгаа. Гэтэ эн чинь нэг гэр хүнийг булаацалтаад биш одоо нэг салбарт одоо хоёр улс төрч эмэгтэй бие биендээ муу байдаг ч юм уу те одоо юу гэдэг хоёр зохиолч эмэгтэй бие биендээ муу байдаг те ингээ бие биений ерөөсөө хүлэн зөвшөөрөхгүй энэ чинь ар масын зохиолч тэр чинь ийм гэл те энэ зүгээр тэгээд яг нөгөө байглаасаа анх одоо хүн төрлөختөө одоо юу гэдэг битгээ homo sapiens-ийнхаа үеэсээ болохоор зэрэг эмэгтэй хүн чинь бол үр хүүхэд үр төл гаргаад ингээд нөгөө хүүхдээ хөхүүлээд юм ан аав хийж ингээд энэ юм хүм одоо ингээд өөрийгөө тижээж орон байраа босгож ингэх бол нөгөө үр төл гаргадгаасаа болоод за тэгээ биологийнхоо энэ хүчин чадал хурд хүч эднэрээсээ болоод тийм чадваргүй шүү дээ. Тэгэхээр ингээд эр хүний нөмөр нөөлөг заавал эр хүний нөмөр нөөлөг түшигт ингээ багтах хэрэгтэй болчихж байгаа сте. Тэгэхээр тэр хүний төлийг одоо гаргачих юм чинь тэр хүнээрээ одоо орон байраа бэлдүүлэх хоол ундаа бэлдүүлэх нөгөө эрэгтэй хүн чи одоо ном сум бариад одоо тэр анд явдаг юм байгаа ч тий. Тэгээ гоё мах авчирна шүү дээ тий. Гэх мэтчлэн энэ нөгөө анхны энэ юмнасаа болоод ингээд
маань хүн л биш бол одоо бас 2 3 эхнэр 2 3 эхнэрийн 2 3 хүүхэд одоо мэдгүй 10 20 хүүхдийг бас тэжээх чадал байна уугүй юу? Тэгэхээр яалчгүй нөгөө эмэгтэй бол одоо атаатайсан болж харагдах гээд байгаа биз? Удаач гадаа байна шүү дээ. Өрсөлдөгч болоод байгаа биз дээ. Тэгэд би тэрнээс л тэр л яг хуу тэр далд ухам сурахууд тэр зүүн совинд нь байдаг учраас ингээд эмэгтэйчүүд маань юм байдгийн болов уу гэсэн тийм бодол төрдгийн. Мэдхгүй. Энэ бол зүгээр миний бодол шүү. Хүмүүс зөвшөөрч болно, зөвшөөрөхгүй байж болно. Зүгээр би өөрөө өөртөө л олсон хариу байхгүй юу? Тэгээ энийг би нээгээд хэлчихэж байгаа юм биш. Энэ угаасаа тэр гадуур юм өмнө дээр бас мэдээж байгаа шүү дээ. Тийм. Түүхч мөгч нар ч юм уу, этнологч ч юм уу бичсэн л байгаа ах мэдээж. Би болохоор энийг угаасаа нөгөө нэг эцгийн эрх ёс гэх юм уу, патриарх маш их гэх юм уу. Одоо бүр одоогийн өмнө бол тэгэл нөгөө аж ахуй эрхлэх байдал, хөдөлгөөр эрхлэлийн байдлаар эмэгтэйчүүдийн харахгүй сул дорой байсан учраас амьдралын баталгаа нь эрхтэй байсан учраас яг тэгэж нөгөө нэг баталгаа алдахгүй тул айгуу яд өрсөлддөг байсан баг л та. Харамсалтай нь бас эрхтэй эмэгтэй хүмүүс бас хоорондоо нэг тийм өрсөлдөөнч зантай байд юм лээ. Би тэгээ яг найзалж исэн 2 2 эрхтэй хүмүүсээс нэг юм намайг одоо яриан дундуура доош нээсэн ч юм уу те яг миний үнцэнтэй зүйлийг ингээд одоо доош нь хийж байгаа марк юм сонсч ирсэн байхгүй юу. Тэгээ би яг тойдоо гомдчихвол одоо ч гэсэн жоохон гомддог л та. Гэхдээ яг мань хүн тэнд бас харьцуулт үүсгээд байгаа байхгүй юу. Өөртөө нь би үн ингээд нэг эмэгтэй булааж байгаа биш шүү дээ. Девтар хүмүүсийн хувьд өөр боловч мань хүн одоо миний одоо хийж байгаа ч юм уу зүйл дээр харьцуулт үүсгэсэн учраас надад ингэж ийм мэдрэмж өгөх гээд бас тэгдэм болов. Тэр нэг харьцуултаас би дээр би доор гэдэг юм. Харьцуултаас нэг хангамж аваатай болохоор яг тэгдэг юм шиг санагдав. Тийм байж болно. Гэхдээ нөгөө талаар тэр эрэгтэй чинь бол тодорхой хэмжээгээр мисожинист бас байж болно шүү дээ. Тийм биз дээ. Одоо чамааг амар эмэгтэй хүн өөрөөс нь мундаг байхаар амар доошоо ордог. Тэ? Яг тэгвэл эр хүн чи одоо бүхэл талаараа бодвол эмэгтэй хүнээс илүү баймаар бас байдаг тийм байгалийн зөнтөө байж болно. Гэвтэл одоо ингээд энэ одоо юу гэдгийг энэ чиний тэр нөгөө мэрэгчлийг чи одоо хэвлэлийн дизайн дээр чи илүү мундаг байгаад ангууд нь одоо тэр нөгөө хүнд аюулын дохио хангилсан байж болно шүү дээ. Тэгэнгүүтээ тэрийг одоо тэр ямарваа нэгэн сөрөг арга хэлбэрээр илэрхийлсэн байж болно. Эсвэл тэгээд хамгийн гол нь эрэгтэй хүн чинь одоо Монгол эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс айхгүй байхгүй. Хэрвээ эрэгтэй хүн өөрөөс нь илүү байвал айгуул тэр чинь шууд хүлээн зөвшөөрнө шүү дээ. Бууж өгнө шүү дээ. Эмэгтэй хүн болохоор бууж өгөхгүй тоош нь ичих гээд үзээд байгаа байхгүй тий? Тэгээ угаасаа энэ муу одоо ингээл энэ манай парламент одоо хэдэн хүнтэй болсон бэлээ. Тэгээ урд нь 76 ч одоо хэдэн эмэгтэй байсан. Чаавас 10 өсрэл 10%, 7-8 л эмэгтэй байгаа зү. Тэг чин л одоо энэ ингээл энүүгээр ингээл урсж байгаа энэ Facebook ингээл гадуур уншиж байгаа ингээл шүүмжиллээ чинь дандаа л нөгөө мөн нэг 7 эмэгтэй гэл бүр ингээл доош нь хийгээл юм. Дандаа л интернеттэй тэнэглэг нь тэгээд тэр доошоо хийж байгаагийн чинь гэхдээ харамсалтай ихэнх нь эмэгтэйчүүд байгаа шүү. Энэ нэг шал юу ч хийхгүй мангар юм л гэн тэгэл одоо зургийг тавиал одоо ингээл муулаад байдаг үстэй. Эрэгтэй хүн бол нөгөө амар нөгөө юу учраас эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөртлөө удна. Бүх талаар амар мундаг гэдгээ одоо нотлон харуулсан тохиолдолд асар их мундаг сэтгэл зүйтэй байж ич л эрчүүдэд хүлээн зөвшөөрөх юм байна гэж би ойлгосон шүү. Тэр Маргарет Тэтчер чи ямар сайндаа төмөр хатагтай нэр авах вэ? Тэрний нөгөө The Queen, The Crown гэдэг нөгөө Netflix-ийн сериал байдаг шүү. Тэрийг би үзсэн. Тэрэн дээр Маргарет Тэтчертэй 2 3 анги гардаг шиг санагдчихэв. Тэгээ Маргарет Тэтчер бол үнэхээр хүчирхэг эмэгтэй. Тэгээ тэр олон лордын ямар ч системтэй үлээ тэрэнд тэгээд одоо тэр ялж гарна
консерватив намаас ялж гарна гэдэг бол үнэхээр бүх эрчүүд тэн чи одоо нэг дол цогцсон өстө нэр янз янзын өвөнөр бүгдээрээ л Кембриж юм төгссөн тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэднийг чинь ялж гарна гэдэг чинь одоо ялаад нөгөө хүмүүс өөрөө хүлийн зөвшөөрөө тэр хүний чинь төлөө одоо нөгөө саналаа өгнө гэдэг чинь үнэхээр хүлийн эрэгтэй хүнд бүр амар нотлон харуулж ээч тэгээд тэр одоо юу гэдэг нь бараг доош нь хийхт нь нурахгүй байж ээж тэрийг нь бараг л ингээл яг эр хүн чухам яаж хуруулсан тэрийг нь одоо бараг тоглоом шоглоомоор эргүүлээд ингээд амар чи бүр өөрөө ингээл би үнэхээр л чамаас илүүдээ гэдэгдээ бүр ингээд бүр бат итгэлтэй хүн бол чи тэрэнд бүр нурахгүй шүү дээ ер нь бол тэгээ бүр амар ингээ кул хүлээж аваад энийг ингээл бараг тэс ингээл ингэх юм бол тэр чи яваандаа эрэхтэй хүмүүлийн зөвшөөрөл шүү. Тэгээд хүлийн зөвшөөрөгдчих юм бол тэд нэр яг нэг эмэгтэй хүнийг ер нь бол анхандаа эрэхтэй хүнтэй харьцуулах хүлийн зөвшөөрөхгүй. Нэг хүлийн зөвшөөрчих юм бол гар хөлөө өргөд хүлийн зөвшөөрнө. Энэ Монголын зохиолчдын эвлийн хорооны дарга байсан манай Сунмын удвал зохиолч биш үү те тэр чи одоо тэр зохиолчдын хороо гэж дан архичин тэгээд дандаа эрэхтэй хүмүүс л байсан байгаа шүү дээ тэрэн донд чи эмэгтэй хүн гэх юм бол ер нь ёстой нөгөө 10 хүрэхгүй хөл байсан юм шиг. Тэгээд тэднийг чинь үнэхээр нягт барьж чаддаг тэгээд удвал даргаасаа бүр нөгөө мундаг төрийн шиг л зохиолч чинь бүр хайдаг гэсэн. Юуганд нь ордог. Тэгэхээр тэр эмэгтэй хүн хүчрэх хүн л байсан байгаа байхгүй. Хүчрэх бөгөөд манлайлагч удирдагч зохион байгуулж чаддаг тийм л хүн байсан байхгүй. Тэгэхээр тэр бүр асар их сэтгэл зүйн нөгөө эмгтээлэг чанараа биш бараг эрэгтэйлэг чанараа хөгжүүлж ээч эмгтээ хүн тийм төвшөнд бараг очно байхаа. Мэдхгүй би сайн мэдхгүй байна. Одоо нэг амар ингээл ийм байж ижил. Одоо манай хатан хаан байна бас адилхан шүү дээ тий. Мундаг л амар хүчрэг эмэгтэй шүү дээ. Гэхдээ бол тэр хүн эмэгтэйлэг чанараа дарж ээж ёстой нөгөө наашаа харж инегээд цаашаа харж уйлж исэн л амтын юм бэл гэж дээ. Хэрвээ одоо тэр Crown кино үнэн болвол Crown сериал үнэн болвол би тэрийг бүр айгу шимтэн бүр бүгдийг нь үзсэн шүү дээ нотлоо. Нотлон чөлөө урчин чөлөө нөгөө гарсан даруйд нь айгу гоё юм бэлээ. Эмэгтэй хүн бас тий сурах юм ихтэй. Тий. Угаасаа яг муугийн үзэх гэдэг юм уу доош нь хийж алдааг нь хүлээж байгаа хүмүүс дунд бол тэгэл сул тал өгөхгүй гэж бодож айгу бас адилхан тооцоолж ирсэн баха. Тийм ба. Тэрэнд л нөгөө яраагцлахгүй яагаад гэвэл санаа чи үнэхээр ингээд тэр хүнээс одоо мундаг байсан бол тэр чи угаасаа ингээд баримт нотлохоо байх үст. Баримт нотлохоо байна. Нөгөө талаар тэр хүн чинь бараг чиний сэтгэл зүгээр тэр муур шиг ингээд ухамсарлахгүйгээр тоглож иж болох байхгүй юу. Тэгэхээр зэрэг чи өөрийгөө бас тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөх чи өөрийгөө бүр үнэхээр мундаг шүү гэдэгтээ бат итгэлгүй л байсан учраас чи тэрэнд бас эмзэглэж хандж байгаа. Тэгэхээр одоо чи өөрөө өөртөө л эцэг эхийнхээ өгч чадаагүй магтаал, сайшаал, хүлээн зөвшөөрөл, үнэлгээ энэ бүхнийг бид нэр өөртөө өнөөдөр үргэлжийн мөх өдөр болгон далд ухамсартай өгчээж чи чиний сэтгэл эдгэр шүү. Одоо тэгээд өнөөдөр ингээд тэр 60 70 эцэг ихтэй очоо та намайг ингэж яасан юм бэлээ тэгж зовоосон юм бэлээ та л намайг сэтгэл шархлуулсан юм бэлээ гэд тэгж очиж хэлээд гошгоноод нэмэр байхгүй нөгөө хүмүүс ойлгохгүй. Яг тэгвэл бид нэг пэйжин дээр байхгүй шүү дээ. Тэр хүмүүс чинь тэр 300 хуудастай номны тэр хүмүүс чинь 1-р хуудсан дээр 2-р хуудсан дээр явж чи 200 дээр очсон байх. Тэгээ яаж 200 дээр очсон хүн дээр эхний имийг өссөн хүнтэй ярьж маргалдаж ойлголцох юм бэ тий. Нэ. Гэтэ баг 200 дээр очсон тулдаа тэгэж гомдлохгүй байх уу. Бүр сэтгэл зүйн айгүйх ажил хийгээд дотооддоо уужлаад ойлгож гоо юм их. Тий. За тэгээд чи ямар хүмүүсийг уншаасаа гэж бодож чинь түрүүнд хэлсэндээ хоёлоо тий. Ер нь одоо тэгэл хосын харилцаанд орж байгаа, орохыг хүсэж байгаа, орсон тэр хүн болгонд уншаасаа гэж байна. Ялангуяа залуу хүмүүс 20 гарна. Тэгэхээр хайр дурлал нөхөрлөлийг маш романтикаар боддог. Тэгээд нэг юм байгаа хортой зүйлийг болон бусдын болон өөрийнхөө хортой нөхцөл байдлыг анзаардаггүйгээс нэг мэдгээд сэтгэл гутралд орсон, нэг мэдгээд янз бүрийн донтолтуудтай болцсон байгаа гэдэг болохоор нэг тийм залуу хүмүүсийг нийгэмд оролцож байгаа, нийгэмдээс ингээд хүн болж байгаа хүмүүсийг уншаасай гэж бодсон.
Тий. Тэгэхээр одоо заавал залуу гэхгүй 40-төө 50-таа өдөр хүн бас унших хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэд нар чинь нөгөө ужигэрсэн зовлонтой тийм токсик харилцаанд 20 30 жил одоо эхнэр нөхөр болоод айл гэр болж тоглоод амьдраад явж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэд нар чинь зарим нь яг нэг үүр цааж эхэлж байгаа бах. Гэхдээ цааж эхлээгүй хүмүүст бас ингээд юу бас болох байхгүй. Тэгээд бас залуухан ер нь бол 15 нас үгүй мэдгүй. Ер нь бол шилжилтийн наснаас эхлээд унших зүгээр шүү дээ. Тийм биз дээ. Яг зарим ихтэй жоохон цочрог хүлээж авах болох. Тийм ээ тийм. Гэхдээ ер нь 15 тийм дор хаяж одоо оройтлоо гэхэд л 15-аас уншихад гайгүй байх уу. Тийм. Тэгээ манайхан одоо ерөө тэр нөгөө баундари хил хязгаараа тогтоох гэдэг юмыг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэр бол хэрвээ чи үнэхээр хүсээгүй бол чамд хайртай нэрээр чиний хүсээгүй юмыг хүчлэн хийх гэж байгаа бол энэ бол өстой нөгөө нэг аварын тохиол шүү. Энэ охин чинь тэгээд дургу мөртлөө тэгээ хийгээд одоо ингээ буужгаад яваад байгаа шүү дээ. Бүр absolute хүнд чинь бүр absolutely no гэсэн юм бол бас байгаа шүү дээ, тий? Тэг чин тэрийг бол 1000 хайртай гэд хийж болохгүй л байхгүй. Тэрнээс биш одоо юу гэдгийг өнөөдөр ороо гармааргүй байснаа. За яг хөө энэ гармаар байгаа юм чинь гэж бодоод хайртай хүнийхээ төлөө ингээд нэг юу гэдгийг нэг ингээд унтмаар байсан нав босоод хоол хийгээд өччих ч юм уу, тий? Тэр мэр эднэр бол байж болох шүү дээ, тий? Бүр нөгөө одоо тэр юу гэдгийг энэ охин бол тэр нөгөө ханасаар хийдэг сексийг хүсээгүй тэгсэн чинь бараг л хүчилж байгаа л үгүй гэсэрэн байгаа сүулдэ бууж өгдөг гих мэтчлэн энэ охин чинь бүр ерөөсө байн л ерөөсө тэр үгүй гэсэн хизээч үгүй гэсэн юмнуудаа нэг нэгээр нь ингээл ерөөсө бууж өгөөл яваад байгаа шүү дээ. Энэ маш буруу. Бууж өглөө гэд хизээч тэр хүний сэтгэлийг одоо эзэмдэхгүй юм аа хамгийн харамсал. Тий. Нөгөө хүнийг одоо хайраараа гоё ингээл би өстой айгүй гоё үнэнч хайраараа энэ хүнийг одоо жаргаагаад ингээ өөрчлөлт авчнаа гэж байвал тэрэн шиг худлаа үлгэр гэж байх. Бүр ямар ч харилцаанд. Ялангуяа хосын харилцаанд. Хүүхдээ эцэг гэх хүн харин хүүхдээ тэр баг багт нь одоо тэр хайраараа өөрчилж авч бол одоо болно. Тэрнээс хосын харилцаанд хайрласараа байгаад одоо ялангуяа ингээ бууж өгөн тийм өөрийг нь одоо бүр хинч биш болгосон юмыг дуугүй залгисараа байгаад өөрчилж авах бол боломж байхгүй. Тэгэд нэр орчуулагч хүний хэлэхэд орчуулга бол өстой амар эд хавтай айгуу гоё байсан. Хатан төмөр орчуулсан байсан шүү дээ, тий? Тэгээд орчуулга угаасаа тэр нөгөө өчигдрийн тэр юун дээр чинь зохиолчтой уулзсан юм дээр чинь эдгээр тэр эхний 2 3 бүлгийг уншаад байсан байхгүй. Тэгээ би англиар нь бол тэр шин дээр сонсч ийсэн. Угаасаа ийм айгүй юм блант гэдэг шүү дээ. Тэгээ бүр амар юм шуутхан илэн далангуу бүр хурцаар хийдэг юм байгаа шүү дээ, тий. Тэгэл тэр угаасаа л тэгж үчигдсэн юм байлээ. Тэгээд яг тэр уур амьсгал тэр хамаг юмнуудыг нь бүр яг ингэж гаргаж эд хавтай үнэн сайхан юу гэдэг лээ. Эд хавтай юу орчуулдаг нөхрөөг юу энэ чинь харин. Айгүй юм нөгөө нэг бие барихгүйгээр тий. Би одоо ингэ хэлчихвэл юу яачвал одоо бас энэ юу гэдгийг эдэрч гэдэг юм уу тий. Тэгэл одоо юу гэдгийг жишээлбэл нөгөө аас хөвөл гэдэг үг байчих чинь өгзөгний нүх өдр гэж орчуулж ерөөсө болохгүй шүү дээ энэ чинь. Угаасаа хараалын үг юм чинь хошногны нүхч гэдэг юм уу одоо мэдхгүй одоо бөхсний нүх өдр гээл те гэж ингэж орчуулж ээж л эн чинь тэр тэгээ угаасаа нөгөө нэг ихэ барих ёстой шүү дээ. Тэгээ яг ингэж зоригтой тэгээ бүр ингээд айгуу гоё ингээд амар юм хурц илэрхийлж гоё орчуулсан байгаа байхгүй. Тэгэхээр өстой мундаг байсан. Орчуулга бол өстой браво гэж утсан шүү би. Тэгээ хариуцлагатай редактор Батбаянга даваад орчин цог чулуун гинэ. Орчуулгын редактор Төв санаагийн бих цэцэг гэж байна. Тийм гоё орчуулсан байсан. Ийм орчуулгатай ном уншихад урамтай. Тэгэхгүй одоо бат хит цензурдээд хит ингээд юу гэдэм бие бариад ингээд байх юм бол бас гоё болохгүй. Тэгээд энэ ерөөсөө тийм илүү дутуу нушсан нэг ийм үг нь илүүдсэн биш. Айгүй юм шууд ингээд point руу гоё орчуулсан байсан. Тэгэхгүй одоо ингээд орчуулган дээр чинь нөгөө энэ тэр гээл тэгэл нэг юм ингээд нэг юм нөгөө
тэр орчуулж байгаа бод эдгээр англи хэлнээс орчуулсан тэр ихтэй хэд баригдчихаар нөгөө монгол хэлний монгол сэтгэлгээ биш болчдөг байхгүй. Тэг чин тэрийг нь яг ингээ монгол сэтгэлгээ рүү ингээд гоё дамжуулаад илүү дутуу навширсан үггүй сунжирсан юмгүй үнэхээр сайн орчуулсан бас. Тийм. Гэхдээ хэрвээ ахиж хэвлүүлэх бол бас жоохон нөгөө үгүйсгийн алдаа биш зүгээр нөгөө ингээд хажуу талын өсөг мөсөг гэдэр зарагдчихдаг марагдчихдаг бас нэг тийм юм байдаг шүү дээ тий. Тийм юм байсан. Тэгээд тэр нөгөө улаан устай хүүхэнтэйгээ бичлцээд л байж байгаа вэз гэхийг бичээд эдэргээд бас тэр чинь нөгөө нэг харилцан бичлцэх одоо SMS мессеж бичлцэх юм ийг чинь бичлцэх гэж хамтран үйлдэлцэх төвлөгөөр өдр бичнэ шүү дээ тий. Нэг би бол яг одоо утга санаа найруулгын хувьд ганцхан тийм л юм болсон. Өөрөөр бол үнэхээр супер байсан орчуулга юм. Улбрын нэрээ мундаг байлаа. Номын тухай буу хаалъя. Тэгээд бас нэрээ Facebook группэд бид тэрнтэй юу хамаагүй шүү. Тэрийг хэлээ. Хөгт толбот чинь номын тухай буу хаалъя гэд групптэй. Тэгсэн чинь би бас өөрийнхөө YouTube дээрээ нөгөө хүнтэй ингээд нөгөө найзтайгаа адир нөгөө номын тухай унсан номынхоо тухай уран зохиолын ном яриад ингээд подкаст хийсэн чинь миний YouTube доторх бас тийм нөгөө нэг плейлист байгаа номын тухай буу хаалъя гэх. Гэхдээ юусаа асуудалгүй давхар ижил гэртэй юм байж болно шүү дээ. Тэгэхээр асуудалгүй чи тэр номын тухай буу хаалъя гэдгээр байж болно шүү дээ. No problem. Харин ч номын тухай буу хаалъя гэж бичэн удаа олон төрлийн хүмүүсийн олон төрлийн ном гарч ирэх юм шиг тийм. Тийм шүү дээ. Наад үг чинь наад төлхөр үг чинь харин бараг зөв байхгүй юу? Тийм дээ. Яс нөгөө группийн маань админ уурлах юм бол чалт бодлоо шүү дээ. Оо ингэдэг лөө. Ингэж чи хүмүүс чи ингэж хэлж шүү дээ. Дараагийн номороо уулзцай.